Бүгд өдрийн мэндийг хүргэе. Шулмарсан мэдчилж байна. За өнөөдөр та бүхэндээ 2026 оны 4-р сарын 21-ээр уулзч одоо маш их баяртай байна. За тэгээ хэдүүлээ шууд групп сонголтынхаа хэсэг рүү орцгоё. Би та хэддээ энэ удаа 3 шиг зураг бэлдсэн байгаа. Тэгэхээр тун удахгүй гарч ирэх эдгээр 3 зураг руу харж агаад алинд нь яалтчгүй татагдаад байна. Алинд нь нүд унаад байна. Тэрийгээ сонгоход болно. Хитрхийг ургуулж бодох хэрэггүй. За ингээд та бүхэндээ чимээгүй бясалгаад сонголтоо хийх боломжийг олгоё. За нэгдүгээр группийн маань уншлагатай дуртай морил. За та бүхнийхээ 2026 оны 4-р сарын төлөв байдлыг харж хад бэлэн гэсэн байна. За эхлээд хэдүүлээ энерги шалгалтаа хийх болно. За энерги шалгалт гэсэн хэрвээ таньд таарч байгаа юм бол яг зөв группээ үзсэн байна. Зөв группээ сонгосон байна гэж үзээд цаашаа үргэлжлүүлэн сонсорой. Хэрвээ таарахгүй байх юм бол бусад группийнхээ энерги шалгалт хэсгийг бас сонсоод үзээрэй. Тэгээд үнэхээр заримдаа таарахгүй тохиолдол байдаг. Тэгвэл харамсалтай нь энэ удаад надаар дамжуулж танд мэдээлэл орж ирээгүй байна гэж үзэх нь шүү. За. Окей. За bottom deck юуны түрүү надад харагдсан учраас шууд авчиг гэж бодож ин strength үзүр гарч ирсэн байна. За хүчний үзүр. За дараагийнх нь болохоор зэрэг Queen of Wands гарч ирсэн байна. За хамгийн сүүлийн үзүр болохоор зэрэг 2-ын сэлэм гарч ирсэн байна. За нэгдүгээр группийнхний маань хувьд болохоор зэрэг энерги шалгалтаа надад ямар мэдээлэл орж ирж байна вэ? За bottom deck дээр дахиад tower буруу орж гарч ирснийг анзааръя. За энэчнээс надад энэ хоёр хоорондоо амар төстэй байгаа юм шиг санагдаж байна. Энэ шуурганых нь ерөнхий хэлбэр, энэ цамхагны ерөнхий хэлбэртэй амар төстэй. Энэ хоёр хоорондоо амар төстэй санагдаж байна. Тэгээд яг хоёулаа адилхан ингээд юу барьцсан? Сава барьцсан тий. За энийг нь би хажуу тийш нь авчи. За нэгдүгээр группийнхэн бол маш хүчтэй хүмүүс байна. Өөртөө ер нь угаасаа хүн нь өөрөө айгу хүчтэй хүмүүс байна. Тэгээ тэрийгээ сүүлийн үед жоохон эргэж санаж эхэлж байгаа үе гэж хэлж болно. За арчлангийн орны нар сар мандалцтай хүн байж болно. За гэхдээ энэ орд бол заавал таарах албагүй байдаг шүү. Тэрийг санаж агаарай. Тийм тэгэхээр ерөнхийдөө энэчнээс надад юуны төрөнд орж ирсэн мэдээлэл нь болохоор зэрэг амьтантай ямар ч үсэн айгу холбогдолтой мэдээлэл орж ирээд байсан. Эхлээд надад шууд энэ нөгөө нэг хүч хүзрийн маань арслан нь тэгээ Queen of Wands юм болохоор зэрэг энэ луун айгу тийм чухал юм шиг санагдаадсан. Тэгэхээр энэ дунд тижээвэр амьтантай хүмүүс бас байгаа байх. Ялангуяа мууртай хүмүүс байгаа байх гэж бодож байна. Мууртай, муурны төрлийн амьтантай. Гэхдээ муурны төрлийн амьтан гэхээ муурлах хэл та. Тэгээ заримх нь нохоотой ч юм уу, шувуутай ч юм уу тий. Тэгээ ямар ч байсан энэ тижээвэр амтны сүүлийн үед бас нэлийн анхаарлыг нь татсан байж магадгүй. Тижээвэр амтнаа ийш тийш зөөх шаардлагатай болсон, эмнэлэг оруулах шаардлагатай болсон ч юм уу, өсийг нь янз бүр болгосон гэд эсвэл ингээ алга болоод буцаагаад олсон гэдэг ч юм уу тий. Ингээ нэг амтантай холбоотой ямар ч байсан мэдээлэл авах орж ирээд байна. За тэр бол нэгдүгээр мэдээлэл байлаа. За хоёрдугаар талаараа зэрэг ер нь манай нэгдүгээр группийнхэн өөрсдөө айгуу тийм хүчтэй хүмүүстэй хүч нь одооноос яг ингээд дөнгөж ингээд буцаас сэрэж байгаа тийм юу орж ирж байна л да. Тэгэхээр таавар хүзээ буруу орж гарч ирсэн. Өнгөрсөн хугацаанд жоохон хэцүү асуудлууд тохиолдоод амьдрал нь нэлээд том өөрчлөлтүүд ороод тэгээ өөрчлөлтөөсөө болоод нөгөө ингээд тэр чигээрээ ингээд нэг юм хамаг юм болохоо болчихдээ шүү дээ. Тэгээ бүх юм ингээд амар шин болоод бүх юм ингээд айгуу өмнөхөөсөө ярвигтай айгу өөр болоод ирээд тэгээ тэрнээсээ ингээд жоохон илаашиж эхэлж байгаа тий арай гэж нэг юм жоохон газартлагтай болж ирж байгаа гэж харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө бол яг өөрийнхөө дотоод хүчийг сэргээж байгаа буцаад ингээд айгу гадагшаа чиглэсэн энергитэй болж эхэлж байгаа үе дээрээ дөнгөж явж байгаа хүмүүс байна гэж харагдаж байна. Тэгээд надад биш тий энэ хоёрын сэлмээс орж иж байгаа мэдээлэл нь болохоор зэрэг нэгдүгээр группийнхэн маань ер нь бол өнгөрсөн хугацаанд ингээд хөдөлж болохгүй ингээд нэг юм жоохон өөрийгөө юм уягдсан байдлаар мэдэрч исэн бол одоо нүдэ болттой чамаагүй ямар ч чамаагүй үйл хөдлөл авахд бэлэн байгаа гэж харагдаж байна. Ер нь бол 4-р сарыг маш иш хүчтэй сар байгаасаа буцаад ингээ галзагтай болмоор байна тий. Өөрийнхөө дотоод хүчийг буцаж мэдэрмээр байна гэсэн одоо чин зорилготой байгаа хүмүүс бол үнэхээр яг зөв группээ сонгож орж ирсэн байна. Тэгээ тэрнтэй холбоотой мэдээллүүд орж ирэх болов уу гэж харагдаж байна. Тий. Тэгээ хоёрын сэлэм гэхэлэр зэрэг өмнө нь болохоор зэрэг ингээд шийдвэр гаргахад айгүй хэцүү, сонголт гаргахад айгүй хэцүү байгаад байсан байж магадгүй тэхүү ингүй, явах уу, байх уу, тий. Салах уу, үлдэх үү ч юм уу одоо ингээд
яах уу гэсэн айгуу тийм яах уу гэсэн асуултууд маш ихээр толгоонд нь эргэлдэжсэн бол одоо 4-р сарда таад маань зөвч бай бурууч бай би зүгээр сонголтоо гаргаад урагшлах нь чухал гэж үзэж байгаа хүмүүс бол үнэхээр зөв группээ сонгосон байна гэж гарч ирж байна. За тэгээд одоо ингээд одоо юу болж исэн ч хамаагүй тий өмнө нь бас одоо өнгөрсөнд болсон тэр том гарсан том өөрчлөлтүүд ч гэсэндээ яасан ч бай хамаагүй ямар ч байсан би одоо байгаагаасаа дараагийнхаа шат руу явах л надад чухал байна тий тийм учраас би өөрийнхөө зүгээр зүүн савиндаа итгээд зүрхэндээ итгээд зүгээр ямар ч байсан нэг сонголт гаргаад урагшлах чухал байна. Яг ингэж бодож байгаа хүмүүс яг зөв группээ сонгосон байна гэж гарч ирж шүү манайхаа. За окей. Тэгэхээр энэ бол энергийн шалгалт байлаа. Энергийн шалгалт нь үгээр дуусаж байна. За одоо болохоор зэрэг хэдүүлээ ерөнхийдөө 4-р сарынх нь одоо мэдээллүүдийг авахын тулд би 2 oracle хүзрийг хооронд нь холсон байгаа. Энэ Devil Angel-га 2 хүзэр байдаг. Devil of the Day, Angel of the Day-га 2 хүзэр байдаг. Тэгээ энэчнээс мэдээлэл авъя. Тэгэхээр энэ улаан хүзэр нь гарч ирж магадгүй, цагаан хүзэр нь гарч ирж магадгүй. За 4-р сарын төлөв байдал. 1-р группийн нэгдүгээр групп. За нэг хүзэг гараад ирэх шиг боллоо. Би өөрөө хараагүй байна. За aim гарч ирсэн байна. Энэ хүзэр над дээр ямар үед гарч ирдэг вэ гэхээр зэрэг яг ингээд нэг юмд амар зориг шулуудсан байгаа тий. Эсвэл ингээд ямар нэг юмны төлөө ингээд яг анхаарлаа хандуулж байгаа тийм хүмүүсийг харуулдаг байхгүй. Тэгэхээр нэгдүгээр группийнхэн бол 4-р сард аюу тийм зоригтойгоор угаасаа орж байгаа. Тэрийгээ таад яг одоо мэдэрсэн явж байгаа гэж харагдаж байна. Ямар ч байсан би юу ч болж исэн гэсэн энэ нэг зүйлийг би сайн хийх болно те. Эсвэл яг нэг зүйлийг нэг одоо чиглэлийн зүг би ямар ч байсан алхам авах болно. Ямар ч байсан үйл хөдлөл авах болно. Тэгээ бусад бүх юм нь ингээд зүгээр хажууд яа нү энэ үү хамаагүй гэсэн яг нэг тийм нэг юмыг бүр аюу тийм зорьцсон ингээ харсан байгаа энергитэй байгаа байхгүй. За хүзрийн мессеж нь юу гэж байгаа вэ гэхээр зэрэг дотроо байгаа галыг ил гарга. За тэгээд замд чинь хөндөсөж байгаа бүх зүйлийг энэ галаараа нэрхээс бүү гэсэн ийм улаан өнгийн хүзэр маань гарч ирсэн буюу Devil of the Day хүзэр маань гарч ирсэн байна. За Devil of the Day хүзэр маань хэлсэнчлэн ийм илүү одоо юу хэмтэй амьдралд ойрхон хүзрүүд бууж ирдэг гэх юм уу. За тэгж хэлвэл хамгийн эвтэйхэн байх гад байна. За тэгэхээр одоо болохоор зэрэг энэ юу лээ light code гэдэг энэ болохоор зэрэг миний сайхан шинээр авсан хүзэр байгаа. Тэрнээсээ мэдээлэл авъя. За энэ light code маань болохоор айгүй тийм өндөр энергитэй хүзэр байгаа. Ерөнхийдөө маш өндөр энергитэй хүзэр байгаа. За 2 хүзэр гарч ирсэн. Алийг нь авах уу? За энтлийг нь авъя. Энийг нь авлаа. За connect with kin гэдэг хүзэр гарч ирсэн байна. За эргэн тойрныхантайгаа холбогдох гэдэг хүзэр гарч ирсэн байна. Angel Answers хүзрээс дахиад нэг хүзэр татъя. Oracle хүзэр татъя. За it's up to you. За би ерөнхийдөө ингээл нэг юм 4-р сарыг нь тойрсон одоо зураг зурах гэдэг гэсэн үг шүү. За энэ Oracle хүзрүүдээр тэгж жагаад хэдүүлээ тариа хүзэр авах болноо. За энэ хүзэр гарч ирэх гэдэг ашиг байна. Cepheus Ace хүзэр гарч ирсэн байна. Тамга хүзэр гарч ирсэн байна. За тамга хүзэр бол дандаа эхлэлийн хүзэр байдаг. За Pentacles. За ийм хүзэрнүүд гарч ирж байгаа манайхаа. Тэгэхээр энэчнээс харж хаад надад 4-р сард бол хэдүүлээ ямар ч байсан нэг юмыг зориод айгу эрч хүчтэй байх болно гэж харагдаж байна. Одоогийнхоосоо илүү эрч хүчтэй байх болно. Ерөнхийдөө ядралт мадралт айгу багасах хандлагатай хэрвээ айгу ядраад байгаа хүмүүс байгаа бол ядралт багасаад ерөнхийдөө нэг юм ямар нэгэн зорилгын төлөө ингээд тэр зорилгоо бодоол ингээд энерги нь цэнэглэгдээд байна гэсэн үг. Одоо нэг зорилгыг авж байгаа. Тэгээд тэр зорилгынхоо төлөө таад маань айгүй цуцшгүй энергитэй байх болно гэж харагдаж байна. 4-р сард ерөнхийдөө өөртөө нэлээд задалж өгч байна. Өмнө нь болохоор зэрэг магадгүй таад маань жоохон өөрийгөө бусдаас нууж исэн байж магадгүй гадуур мадуурныг гарч орохоо болоод ч юм уу те хүн амьтандаа яриа мараа өдөх нэг тийм дуртай биш байж байгаад одоо 4-р сараас болохоор зэрэг буцаад айгүй тийм хөдөлгөөнд орж байгаа харагдаж байна. Ажил карьерийн талбар дээрээч тэр гэр бүл те хамт олонныхаа талбар дээрч тэр ерөнхийдөө дандаа ингээд бусад хүмүүстэй холбогдох те бусад хүмүүстэй ингээд яриа өрнүүлэх магадгүй надад яг нэг тийм амар чанга инээлдэж байгаа энерги орж ирээд байна. Амар чанга инээлдэж байгаа маазарж байгаа бөөнөрөө нэг юм халуун дулаан буцалсан энергийг бол ямар ч байсан айгүй авч явж байгаа харагдаж байна л та. Тэгээд 4-р сард таад маань бас нэг гол аюу чухал юм нь юу байх вэ гэхээр зэрэг бүх зүйл надаас шалтгаалах юм байна гэдгийг айгу хүлээн зөвшөөрч ойлгож энийг урдаа барьж авах болно тий. За өнөөдөр ингээ өглөөс ирсэн чинь би сэтгэл гүнхтэй байна гэд тэгээд орондоо ингээд хөрвөө гэд хэвтэх биш.
тэрний оронд босоод би найзуудтайгаа гарч уулзъя ч юм уу те аль эсвэл босоод би дасгал хөдөлгөөн хийчээ сайхан одоо ийм гоё сэрүүхэн те ийм баг хүүтэн шахуу ийм шүшүүрэнд орчий тэгвэл нэг сайхан сэтгэл сэрэгдэг те айгүй их ус ууй гэдэг ч юм уу те ингээд одоо реакц дандаа үзүүлээд байх биш амьдралаа өөрөө за надаас шалтгааллах хэмжээгээд айгүй тийм проактив байдлаар авч явж байгаа гэж харагдаж байна. Юмд ингээл залагдаал, түргдээл те ингээл реакц хийгээл дандаа л ингээл за өнөөдөр би сайд байна, өнөөдөр би эморжин гих биш. За өнөөдөр би эморморгүй байна. Би гонигтай баймааргүй байна. Тэгэхээр би юу хийж болох вэ? Дасгал хөдөлгөөн хий те. Сайхан кофе ууя гэдэг ч юм уу. Тэгээд сайхан усанд орё гэдэг. Дандаа ингээд болохгүй зүйлсүүдийг таад манд болгох гэж үзэж байгаа харагдаж байна 4-р сард. За одоо болохоор ерөнхий төлөв байдлынхаа мессежнуудыг хараа хүзрээс авъя. За тэр 9 аяга дээшээ хараад гараад ирж байна. Тэгээд за тэгээ Wheel of Fortune гайхалтай. Тэгээ энэ хоёр хөзөр маань хоёулаа ингээд дээшээ хараад гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэчээс юу харагдаж байна гэхээр зэрэг 4-р сард ерөнхийдөө Аз та бүхний талд эргэх болно гэж харагдаж байна. Таад маань би яавал аз жаргалтай байх үлээ. Би яавал ингээд тэр энэ хараа доор болохоор King of Swords. Би яавал аз жаргалтай байх үлээ. Би яавал амжилттай байх үлээ. Би яавал зорьсондоо хүрэх үлээ. Тэ тэр бүх зүйлсүүдийгээ та ингээл нэг юм за надад ингээ хизээ мотивац орж ирэх нөө, хизээ надад ийм гоё шинэ урам зориг орж ирэх нөө гэ хүлээгээд авах биш. Таад өөртөө тэрийгээ нүдэ хаагаад биеэрээ ингээд хөдлөөд тэ гадаа гараад тэр зүйлсүүдээ өөрөө илэрхийлж хайж байгаа. Тийм ч учраас яг ингээд азийн тойрог таны талд ингэж эргэж эхэлж байгаа гэсэн үг. Яг та 4-р сард айгу азтай байна. Тэгэхээр энэ дунд арслангийн ордныхан байж болно, хоньны ордныхан бас байж магадгүй. Яг тэгвэл 4-р сард хоньны ордныханд нөгөө нэг нар маань хоньны ордоор одоо аялж байгаа шүү дээ. Тэгэхээр хоньны ордныхандаа удахгүй болох төрсөн өдрийн мэндийг хүргэе. Нар сар мандалцтай хүмүүс байж болно. Тийм яг нар нь хоньны ордноор байдаг хүмүүсийн төрсөн өдөр нь сайхан болоод өнгөрсөн одоо эсвэл удахгүй болох ч байгаа байхаа. Юу лээ одоо ч 3 сарын би 20 эдэнд хийж байгаа гэхэр чинь тийм байна. Тэгээд дараа нь болохоор зэрэг үхрийн ордны хооронд. Тэгэхээр ямар ч үсэн ингээд нэг юм юуны будын буцалт дуусаад шулуун хөдөлгөөндөө орсон байгаа. За тэгээд нарны одоо нар маань болохоор зэрэг маш их хүчтэй энэ хоньны орд руу орж байгаа. Тийм ч учраас астрологийн шинэ жил эхэлж байгаа. Тэгэхээр энэ бол бас дахиад нэг юм шинэ үеийг илтгээд байгаа байхгүй. Тэгэхээр та хэд маань ямар ч үсэн энэ шинэ үедээ нэлээд юм эрч хүчтэйгээр яг энэ хоньны ордны энергийг ийм эрч хүчтэй юм руу дайрсан тий ингээ хүлээгээ суух биш өөрөө дандаа ингээ манлайлж очиж юм хийж байгаа яг тэр энергийг маш сайн зөв талдаа ашиглаж чадах боломжтой. Тэр потенциал нь айгүй өндөр байгаа. Тэргээ таад арил хэдийнэ яг одоо энэ видеог үзэж байгаа үеэс ахуулаад хизээний эрэлхийлээд эхэлчихсэн өөрийгөө энэ магадгүй 4-р сард айгүй бэлтжижсэн. Тэгээд би бүр тэгж хэлмээр байна. 2026 оны хувьд 4-р сар таадын маань хувьд айгүй азтай саруудын нэг байх болно. Ер нь бол яг гэвэл энэ 9 аяга 10 дугаартай энэ азийн тойрог хоёр бол тэр болгон ингээд дандаа хамтдаа гарч ирээд байдаг. Энэ бол маш айгүй эерэг баггүй айгүй үнэхээр маш эерэг энерги явж байна гэсэн. 9 аяга болохоор зэрэг хүний манифест биелэлээ олох тий хүсэл нь биелэлээ олох дотоод аз жаргалтай байх, өөртөө итгэлтэй байх тий нэг юм дог суухыг харуулдаг байхгүй амар дог ингээд би ингээд угаасаа чаддаг, би мундаг гэсэн яг тийм энерги илтгэдэг. Би чаддаг, миний бүх зүйл миний хүснээр болдог. Тэ нөө lucky girl syndrome гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг ингээд би угаасаа л юм азтай одтой хүн. Би угаасаа л айгу цанаасаа л юм ирч хүчтэй. Би ер нь л бүх зүйл миний талд болдог гэдэг. Яг нэг тийм айгу тийм дойдгоор ингээд өөртөө итгэлтэй сууж байгаа тийм энерги гарч ирж байгаа байхгүй. За энэ доошоо харсан хөзрийг харъя. 8-ын зоос гарч ирж байна. Тэг хүмүүс болохоор зэрэг та хэдийг одоо ямар азтай юм те ер нь яахлаарэ ингэдэм бараг л энэ яахлаарэ юм азтай байдгийг гэж бодож магадгүй. Гэтэл яг үнэндээ энэний цаана асар их хичээл зүтгэл байсан те 2023 2024 гэх мэтчлэн 25 он гэх мэтлээ яг энэ нэг юм 7 8 9 дугаартай энэ агүй их юм кармын те үеийн өөр ихтэй энэ жилүүдэд нэгдүгээр группийнхэн бол хийх ёстой юмнуудаа үнэхээр бусад хүмүүсийн хажууд бусад хүмүүстэй магадгүй харьцуулахад яг хөө тийж харьцуулах нэг онц сайхан зүйл биш л дээ. Гэхдээ зүгээр би энэ удаа тэгээ ярьчих заа. Бусад хүмүүстэй харьцуулахад таад үнэхээр хичээсэн байгаа байхгүй. Үнэхээр ингээд өнгөрсөн жилүүдэд үнэхээр өөртөө маш сайн ажилласан хүмүүсийн одоо энэ үржил шимэн
finally орж ирж байгаа гэсэн үг байхгүй. Ер нь бол эцэн нэг юм ашгүй нэг жоохон амьсгаа авах цай орж ирж байна гэсэн яг үндэ. Тэгээ тийм юм чинь үнэхээр өөртөө хичээсэн юм чинь үнэхээр сайн байж чадсан юм чинь цаашдаа ч гэсэндээ үнэхээр сайн махруу ажиллаж те хийж байгаа зүйлс дээр үнэхээр хичээж байгаа болохоор зэрэг ийм одоо шагнал орж иж байгаа гэсэн 4-р сард ерөнхийдөө тэгэхээр маш эерэг хүзрүүд гарч ирж байна. Манайхаа 4-р сард 1-р хүрээлээ сонгосон хүмүүстээр бол үнэхээр яалтч байхгүй те энэ хүзрүүд буруу хараа гараад ирж болох л байсан гэтэл буруу гарч ирээгүй. Тарай хүзрэг гадралдаг хүмүүс бол маш сайн мэдж байгаа. Энэ бол зүгээр нэг жижигхэн тим юмнууд бол биш байхгүй юу. За би энэ Ace of Pentacles дээр тайлбар номноос нь тайлбарыг харъя гэж бодож байна. Ace of Pentacles. За тэр маань хаана байна? Pentacle хүзрүүд хаана байна? Хамгийн сүүлд байгаа юм болоо. Тийм байна. Хамгийн сүүлд байсан байна. За Ace of Pentacles хүзэр юу нь болохоор зэрэг нэг түлхүүр утга нь болохоор зэрэг хаан гэдэг хүзэр байгаа юм байна. За тэгээд Star Lord нь болохоор одоо Грекийн ийм митологи гэж байдаг шүү дээ. Грекийн домогт болохоор зэрэг энэ таад дээр гарч ирсэн constellation гэдэг монголоор юу гэж очихвол одоо гараг оддын байршил гэх юм уу те. Тэр нь болохоор зэрэг Cepheus гэдэг ийм түүхэн хүнийг Грек одоо түүхэн дээр гардаг хүнийг илэрхийлдэг юм байна. За энэ хүн нь болохоор зэрэг Ethiopians гэдэг газрын хаан байжээ гэж байна. За тэгээд таад маань өөртөө энийг ингээд паузлж агаад бас уншиж болно шүү. За таад өөртөө уншиж болно. Гэхдээ би гол юмнуудыг хэлээд явчих. Cartomancy буюу энгийн хүзрийн мэргээр болохоор зэрэг энэ нь за ямар нэгэн зүйл, ямар нэгэн ажлын төлөө, ямар нэгэн ийм хүсэж байгаа зүйлийнхээ төлөө маш их энерги зарцуулж байгаа эрчмийг илэрхийлэх гэж байгаа байхгүй. За шинэ ийм санхүүгийн янз бүрийн юмнууд орж ирэх боломжтой. Possession гэдэг чинь болохоор зэрэг таны өмчөнд чинь ямар нэгэн шин зүйл орж ирэх боломжтой, шин боломж орж ирэх боломжтой. За тэгээ эдгээр зүйл нь бол маш сайн суйртай байх болно. За бэлэг бас авч магадгүй. За тэгээд ямар нэгэн үнэтэй зүйлийг үн цэн бүхий зүйлийг бүтээх боломжтой гэж. За тариа дээр болохоор зэрэг бас мөн л ялгаагүй маш ойролцоо утгатай байдаг. Opportunity буюу боломж шин одоо нэг юм хөрөнгийн их усүр шагнал гэх мэтчлэн иймэрхүү зүйлсүүд байгаа байхгүй. Тийм тэгэхээр Ace буюу одоо энэ тамх хүзрүүд маань бол дандаа шин зүйлийн эхлэлийг бэлэгдэж байдаг, нэг дугаартай байдаг. Тийм тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ ажил карьерийн талбар дээр нь бол бас нэг юм шин боломж орж ирж байгаа байж магадгүй гэж харагдаж байна. Ерөнхийдөө бол үнэхээр маш гайхалтай эерэг сар бол таны хүлээж байгааг шүхлээгээд авчаарай. За найз нөхөдтэйгөө ялангуяа тантай ингээд айгуу тийм зүрхний ийм сайхан харилцаануудыг үүсгэх боломжтой тэр хүмүүстэйгээ бас 4-р сард уулзж байгаа. Аль эсвэл тэр одоо харилцаануудыг та бүхэн маань өөртөө бүтээж байгаа байж болно тий. Тэгээ найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ одоо харилцаагаа илүү сайжруулах, илүү гүнзгийрүүлэх боломж бол орж ирж байгаа гэж харагдаж байна манайхаа. За одоо болохоор зэрэг хэдүүлээ арай илүү нарийн мессежүүдийг авцгаая. За энэ дээрээс болохоор зэрэг би Oracle хүзэр ерөөсөө авахгүй дандаа тариа хүзрүүд авч байгаа. За эхлээд ажил карьераа авъя. За ажил карьер. За хоёр хүзэр. За хүн хоорондын харилцаа. Хоорондын харилцаа. За тэгэнгუთ одоо би болохоор зэрэг одоо зүгээр хувь хүний хөгжил гэд харъя. Chariot гарч ирж байна. За Queen of Pentacles. За ажил карьерийн талбар дээр болохоор зэрэг хэдүүлээ ямар нэгэн зүйлийг дуусгаж чадахгүй жоохон зунгаарлаад байсан гэж харагдаж байна. Одоо нэг юм үржил шимээ өгөхөө болцсон ажил, үржил шимээ өгөхөө болцсон мэрэгжил ч юм уу те нэг тиймэрхүү юмыг ингээд дуусгаж чадахгүй байгаад байсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэрний шийдэл гэдэг хүзэр дээр нь болохоор зэрэг энэ Four of Cups гарч ирсэн. За түрүү нөгөө нэг
ерөнхийгөөс болохоор зэрэг харагдсан шүү дээ. Таад маань бол ийм гоё шинэ ажил карьерийн болол ийм боломж орж ирж байгаа. Айгүй ойрхон орж ирж байгаа. 4-р сартаа багтаад ер нь нэг ийм шинэ юмнаас зуураад авах байх. Нэг юмны үзүүрээс бариад авнаа гэж гарч ирсэн байгаа. Тэр нь болохоор зэрэг шинэ санхүүгийн урсгал байж болно. Хүнээс бэлэг авч иж болно. За аль эсвэл та өөрөө ямар нэгэн зүйлийг эхлүүлж байгаа байж болно. Тэр нь бол ямар ч байсан бүгдээр айгүй амжилттай байх боломжтой. Тэгээ арай илүү гүнзгий мессеж аваад үзэхэд болохоор юу гэж гарч ирж байгаа гэхээр зэрэг таад маань яг нэг юм ажил карьерийн талбар дээр, сурлагын талбар дээр те нэг юмыг дуусгах дуусгаж чадахгүй ингээд зууралтаад байгаа гэж харагдаж байна. Тэр байдал 4-р сард бол үргэлжлэх нэ. За яагаад энэ зүйлийг дуусгаж чадахгүй байгаа вэ гэхлээр зэрэг тэнцээ угаасаа дуусгах болоогүй нэг юм байгаад байна гэсэн үг. Тэгэхээр та одоо жишээлх юм бол ингээм ямар нэгэн мэрэгчлэр сурж байгаа байлаа шүү дээ. За тэгээ одоо санхүүгээр сурч илаа гэж бодъё. Тэгээ санхүүдээ өөрөө би ингээд сонирхолгүй байгаад байна гэж бодоод энэ зүйлээ хайчмаар санагдаад байгаа боловч хайж чадахгүй. Тэг ямар ч байсан ингээ хичээлдээ яваад өнгөөдөө яваад байгаа ч юм уу те. За энэ нь болохоор зэрэг бусад ажил карьертай бизнестэй ингээ холбоотой байж болно. Тэгэхээр өөрөө өөртөөхөө нөхцөл байдал дээр тааруулаад сонсоорой. За тэгэхээр яасан бэ гэхлээр зэрэг тэрийг яагаад хайж чадахгүй байгаад гэхлээр зэрэг угаасаа хаях цаг нь арай болоогүй байгаа гэсэн. Тэнцэнээс танд дахиад сурах, аль эсвэл дахиад нэг юм авах, аль эсвэл ингээд яг юм бүрэн гүйцэд дуусгах ийм шаардлага бол зайлшгүй байгаад байгаа. Тэгээ тэрийгээ та бол яг 4-р сард олж харах болно гэж харагдаж байна. Би яагаад энэ зүйлийг дуусгаж чадахгүй байгаа юм бэ гэсэн чинь яг үнэндээ угаасаа энэ зүйл дуусгах нь арай болоогүй байгаа. Яагаад гэвэл энэчнээс дахиад авах үржил шим, сурах хичээл байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэрийг яг 4-р сард олж харж байгаа гэсэн. Тэгэхээр яг шинэ юмд ингээ бүр амар анхаарлаа хандуулж шинэ зүйлс рүү ингээд тэмүүлэхээс өмнө эхлээд яг урдаа байгаа зүйлсүүдийг маш сайн ажиглаад энд нь юм нь болохгүй байгаад исэн юм байна. Тэрийг нь тэгж засах залруулах хэрэгтэй байна гэд ингэж одоо дүгнэлт шинжилгээ, ажил сургалга, карьерийн талбар дээр бол хийж байгаа гэж харагдаж байна. Тэгснээр юмс арай илүү тодорхой болох болно. Нөгөө шинэ юм руугаа орохдоо таад маань тэгээ одоо ингээд нэг юм дуусгах болоогүй байсан юмыг дуусгаж хайчаа. Жишээлбэл сургуулаа заавал төгсөх хэрэгтэй байсан гэж болно шүү дээ. Тэнгуү сургуулаад дундаас нь хайчвал дараа нь дахиад яг нөгөө шинэ юм руугаа ороход нэг тийм жоохон эвгүй суйртай эхлэх гэдэг магадгүй байхгүй. Тэгэхээр яах нь ямар ч байсан энэ зүйлийнхээ учрыг яг олоод яг үнэхээр дуусгах хэрэгтэй юм уу, аль эсвэл өргөжлүүлэх хэрэгтэй юм уу гэдэг те тэр шийдвэр мэдвэр тэр юмн дээр нэлээд сайн бясалгах болно. Тэгээ тэнцэнээс бол ямар ч байсан юу болоод байгааг одоо нэг жоохон ингээд нөгөө хитрхи жижигэн деталууд руу хараад байх биш, том зургаар нь хараад ийм юм болоод байгаа юм байна. За окей тэгвэл ингийн байна гэсэн ийм нэг юм арга замаа бол илүүтэйгээр олох болно гэж харагдаж байна. За хүн хоорондын харилцаан дээр болохоор зэрэг хэдүүлэн дээр 9 сэлэн буруу орж гарч ирсэн. Хүн хоорондын харилцаан дээр хэдүүлээ айгүй их юм бодоод байна гэж гарч ирж байна те. Намайг хүмүүс юугаа бодчих бол тэгчүүл ингэж болоо би тэгээд хэлжүүл тэгчдэг болоо те. Ингээ өөрийгөө хойш нь татаад байна гэсэн. Ерөнхийдөө хүмүүстэй харилцахдаа ерөнхийдөө л өөрийгөө хойшин татаад би ингээд чадахгүй ч юм уу те эсвэл бусдад би эвгүй сэтгэл төрүүлчих вэ те намайг шоолох вэ ч юм уу эсвэл буруугаар ойлгочих вэ гэсэн амар их юм айцтай байгаад байсан бол 4-р сард энэ айцаа ерөнхийдөө тайлж явуулж байгаа гэж харагдаж байна те арай илүү ингээд за өөрийнхөөрөө байгаад те би ер нь бол ингээд яг өөрийнхөөрөө байж яг өөртөө зөв хүмүүсийг дуутах байна гэдгийг ойлгоно гэсэн. Тэгэхээр яг зөвөр өөрийнхөөрөө байгаад нэг юм харилцаан дээр ингээд харилцаанууд дээр нөгөө хүнээ хараад нөгөө хүн маань юу гэх бол нөгөө хүн маань яах вэ гэх ингээд ах биш яг одоо нөхцөл байдлыг гартаа авч байгаа гэсэн. Emperor хүзэр гарч ирсэн, эзэн хаан хүзэр гарч ирсэн. Эзэн хаан хүзэр бол айгүй тийм юмнаас айдаггүй төрлөх байдаг. Ер нь бол юмнаас айдаггүй айгүй амбицлаг те. Тэгээ хийхийг хүссэн юм өөрөө хийгээд ингээд захирдаг одоо төрлийн ийм энергийг хэлдэг байхгүй. Тэгэхээр таад маань яг нэг юм ингээл нэг жоохон муухаар хэлэх юм бол ингээ гүлгнөөд исэн харилцаанууд дээр нөгөө хүнийг хүлээхэ болоод яг өөрөө гартаа одоо хүчээ буцааж авч байгаа гэж харагдаж байгаа хгүй. Тэгэхээр таныг магадгүй стресстүүлж исэн хүмүүс дээр ч гэснээр таад маань яг юу хийх ёстойгоо айгуу сайн ойлгож байгаа гэж харагдаж байна. Тэгээд за яасан ч байсан гэсэн би өөрийнхөө үзэл бодолтой өөрийнхөө байр суурийг ингээ баттгаад би юм байна. Тэгээд чи яахаа өөрөө мэдээ гэдэг нэг тиймэрхүү байр сууриас хүмүүстэй харьцаж эхэлнэ. Арай л задгаа болохоор нь тэгээд ерөнхийдөө дотроо бодож исэн юм хүмүүдаа нэг их амар санаа зовоол өөрийгөө хойш нь татаад авахгүйгээр ерөнхийдөө нэлээ хилж байгаа гэж харагдаж байна. Илүү ийм төрөмгийн авиртай байх бол ер нь бол юунууд дээр. Гэтэ энэ нь өөрөө сайн юм аа. Яг л
Энэчнээс харж байхад яг 9 сэлэн буруу хараад гараад ирсэн байг харахад бол нэгдүгээр группийнхэн маань хитрхи их бодоод байсан гэж харагдаад байгаа хгүй. Хитрхи их юм бодоодсан, хитрхи магадгүй юм болгоомжтой харьцаад байсан ч юм уу. Хитрхи юм болгоомжтой байгаа л хүн амьтаа угаасаа нэг амар юм хүн бодоогүй байхад нь те ингээд бодцоо тэгээд бодцсон юм болов гэл дандаа ингээд юм жоохон ургуулж бодоод байсан гэж харагдаад байгаа хгүй. Тэгээ тэрийгээ жоохон болоод нэг юм толгооноосоо гараад те зүгээр яг ингээд хүмүүстэй харилцаж байна. Яг зүгээр л юм эрүүл бодит жинхэнэ харилцаануудыг үүсгэж байгаа гэх юм уу да тий. Ингэснээр бол таад маань өөртөө нэг юм арай жоохон хүчтэйгээр мэдрэх болно. Тий. Тэгэхгүй ингээл хүмүүсийн харцыг хараад юу гэж бодож байгаа яаж байгаа л ингээд харцрыг хүнд өөртөө айгу төвхтэй нөгөө хүмүүст ч гэсэндээ таны яах гээд байгаа чинь мэдэгдэхгүй айгу төвхтэй байдал үүсээд байдаг. Тэр маань ерөнхийдөө дуусгаар олж байгаа гэж харагдаж байна манайхаа. За тэгэнгუутаа хувь хүний хувь хүний өөрийн хувийн хөгжилтээр болохоор зэрэг дахиад нөгөө нэг маш эрч хүчтэй хүзэр гарч ирсэн чавит хүзэр буюу сүйх тэрэг. Сүйх тэрэг хүзэр бол ерөөсөө л ингээд болохгүй, бүтггүй байгаа бүх зүйлийн эсрэг зогсоод магадгүй салхийг сөрөөд шийдвэр гаргаад урагшаа тэмүүлэхийг илэрхийлдэг юм хүзэр байдаг. Тэгэхээр яах нь таад маань юу яаж ийн айгуу тийм өөртөө анхаарал тавих зүг, өөртөө халамжтай байх зүг маш эрч хүчтэйгээр явж эхэлж байгаа гэж харагдаж байна. Зоосны хат их гарч ирсэн. Зоосны хат их маань болохоор зэрэг айгуу тийм халамжтай эмэгтэй хүний энергийг илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр яг тэр зүг хувь хүнийхээ хөгжил рүү явж байна гэсэн. Тэгэхээр та өөртөө маш гоё арчаатай байж эхэлж байна. 4-р сараас ахуулаад өөртөө маш арчаатай байж эхэлж байна. Хоол ундаа тохируулаад тань ямар хоол зөгтөн, ямар хоол зөгтгүй юм те. Тэр мөрнийхээ учрыг нэг жоохон олоод гоё ингээд скин кэр хийдэг ч юм уу, ус зүсээ те юм хүмүүдаа гоё янзалдаг, хувцас хунраа айгуу гоё угаагаад им хэцэгцтэй гоё байлгадаг те. Тэгээ өөртөө ингээд айгуу гоё зөөлөн хандаад арчаатай байх зүг маш том үйл хөдлөлүүдийг авж ийна гэж харагдаж байна. Энэ дунд эрүүл мэндийн хувьд жоохон базаахгүй байсан хүмүүс бол 4-р сард эрүүл мэндэд маш их анхаарал тавьж байгаа гэж харагдаж байна. Таадад маань яг энийг чинь дагаад угаасаа нөгөөний ерөнхий төлөвдөр бол азийн тойрог гарч ирсэн байгаа шүү дээ. Тэрий чинь яг ингээд дагаад юу гэдгийг зөв хооллолтын та маш сайхан багш олооч гэдэг ч юм уу те ядчил ингээ Facebook, Instagram, YouTube энэ төр ухчихта яг зөв хүн олох те тэр хүнийхээ зөвлөсөн юмны дагуу ингээ юм хийгээд үзсэн чинь маш гоё танд таарах те иймэрхүү азтай зүйлсүүд бас маш их тохиох боломжтой. Яг өөртөө тохирсон бэлтгэлийг олж уудаг ч юм уу, яг өөртөө тохирсон тос авч түрхдэг ч юм уу те тиймэрхүү зүйлс бол маш ихээр хийгдэх болно. Гэхдээ энэний гол цаатлынх нь энерги нь болохоор зэрэг за би ингээл биен дээрээ гарч байгаа асуудлууд дээр те нэг юм сөрөг байгаа л те ингээл миний бие ерөөсө болохгүй байна гэж бодоод ахахаа орно би яаж биетэйгээ зөв харьцах вэ? Би яавал өөртөө арчаатай байх вэ гэдэг дээр маш их анхаарал хандуулсан сар бол ирж байгаа гэж харагдаж байна. Таад маань өөртөө маш их анхаарлыг хандуулж өөртөө нэг юм халамжтай их хүн шиг те тэгж хандж байна гэж харагдаж байна манайхаа. За тэгээ хамгийн сүүлд нь би хайр дурлал дээр нэг бас мэдээлэл татъя гэж бодож байна. Яг хайр дурлал, хосын амьдралтай хайр дурлал дээр ямар хөө энерги байгаа вэ? За асуудал шийдэл гэж авч байгаа. Шийдэл. За хоёр хүзэр хоёулаа буруу харж гарч ирсэн. Дээш харж гарч ирээгүй тийм ээ. За хоёулаа зөв харж гарч ирсэн байна. За эхний хүзэр мөн. За асуудал нь болохоор зэрэг харилцааны яг хайр дурлалын талбар дээр таад маань жоохон яах гээд байгааг нь мэдэгдэхгүй асуудалтай нэлээд нүүр тулсан гэж харагдаж байна. Яах гээд байгааг нь мэдэгдэхгүй, өөрөө юу хийсэд байгаагаа ойлгохгүй, төөрөгдөл маш их мэдрэгдэж байсан. За тэгвэл 4-р сард орж ирж байгаа шийдэл нь юу юм бэ гэсэн чинь зүгээр зүүн савингоо дагаад төрөний маань төв сурж гарч ирсэн. Зүүн савингоо дагаад зүгээр үйл хөдлөл авах болно гэж харагдаж байна. Ер нь бол яг хоёрын сэлэн болвол ингээд шийдвэр гаргаж чадахгүй байгаа хүнийг харуулдаг ингээд амар зөв буруу дэнслээл те. Тэгээд яг алийг нь хийхээ мэдэхгүй байгаа хэлдэг байхгүй. Гэхдээ хоёрын сэлэн яг энэ хүзэр дээр болохоор зэрэг ингээд нүдэ хаалттайгаар ийм хутга шидэж байгаа харагдаж байна. Тэгэхээр зөвч бай, бурууч бай, онсонч бай, оноогүйч бай би ямар ч байсан өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлийг хийх болно гэж харагдаж байна. Тэгэхээр та синглж бай.
За single бол энэ дунд дуртай хүн рүүгээ одоо жоохон шохоорхож байгаа тэр хүн рүүгээ үйл хөдлөл авах хүмүүс олон байх шүү гэнэ. Ер нь үйл хөдлөл авах нь зөв байх болно шүү. Зөвлөгөө нь угаасаа өөрөө тийм байгаа байхгүй. Хэрвээ энэ дунд single хүмүүс агаад шохоорхож байгаа хүн байгаа бол тэр хүн лүгээ мессеж бичээд үз, яриа өдөөд үз тэ. Өөртөө одоо магадгүй анги дээр таардаг болвол тэ, ажил мэл дээр таардаг болвол тэр хүнтэй яриа өдөөд үз. Тэгжиж энэ одоо мэддэхгүй байгаа байдал чинь тэгжиж одоо юм гоё сэлмэг болж ирнэ. Тэ, ойлгомжтой болж ирнэ гэсэн үг байна. Хосын харилцаанд байгаа хүмүүс маань болохоор зэрэг хосынх нь харилцаа яг одоогоор нэг юм жоохон бүрхэг байдалд орчод байгаа гэж харагдаж байна. Яг өөрийнхөө юу одоо хосоосоо юу хүсэж байгаагаа мэдэхгүй тий. Эсвэл хос нь яах гээд байгааг нь мэддэхгүй байж болно. Гэтэ ямар ч байсан гэсэн та зөв гэж бодсон тэр одоо үйлдэлээ зүрхээ дагаа зүгээр хийх хэрэгтэй. Ярилцах хэрэгтэй бол ярилцах тий. Аль эсвэл юм хэлэх хэрэгтэй бол хэлэх гэдэг ч юм уу. Яг тэр юмаа зүгээр шууд хий гэж байгаа. Ерөөсөө л иймээс ч орж ирж байна. Тэгжээж нөгөө дараагийнх нь юм тодорхой болно. Энэ дээр ингээл яах уу гэж байгаад ах юм бол энэ байдал үргэлжилсэн хിവэр байх болно. Энэ байдал сайжрахгүй, муудрахгүй яг л байгаагаараа л байгаад байна. Ямар ч өөрчлөлт гарахгүй гэсэн. Таны зүгээс үйл хөдлөл авах шаардлагатай байна гэж гарч ирж байна. Үйл хөдлөл авснаар дараагийн зам чинь тодорхой болох болно. За ийм маш тодорхой мессеж орж ирлээ. За ингээд ерөнхийдөө нээлттэй уншлага маань өгөр дуусаж байна. За би нэмэлт хэсгээр болохоор зэрэг та бүхэндээ ямар мэдээлэл авч өгөх вэ гэхээр зэрэг за 2026 оны 4-р сард таны хувьд яг юун дээр хамгийн их азтай одтой байх вэ гэдгийг харж өгье. За 2-дугаар болохоор зэрэг 2026 оны 4-р сард болгоомжилж зайлс хийх зүйлс. За тэгээд 3-дугаар болохоор зэрэг за танд одоо хамгийн тохиромжтой 4-р сарда одоо сүнслэг талаасаа хийж болох зан үйл ч юм уу те бясалгал байна уу юу байна те тэр нь юу байна вэ гэдгийг харж өгье. За тийм мөн дээрэс нь 4-р сард цоо шинээр орж ирж байгаа сюрприз юу вэ гэдгийг харж өгөх болно. За ингээд хэрвээ энэ хүртэлх уншлага маань тань үнэхээр таалагдсан бол нэмэлтээс бас нэлээд хөрхөн мэдээлэлүүд орж ирэх боломжтой байдаг шүү. Тэгээ нэмэлтээ хавсан бол пин комент буюу хамгийн ихний комент төрүүлдээс холбоосоор ороод зааврын дагуу худалдаа авалтаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой. За заавал нэмэлтийг худалдаж авах бас шаардлага байхгүй тийм ээ. Энэ хүртэлх мэдээлэл нь хангалттай бөгөөд бүрэн мэдээлэл юм аа. За ингээд нэмэлтийг авсан ч байгаагүй ч бай. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. 4-р сард томоос том амжилтыг хүсье. Дээдүүлээд арах хвшлэр болсон бүгдээрээ баярлалаа. За 2-дугаар группыг сонгосон та бүхэндээ 2026 оных нь 4-р сарын төлөв байдлыг харж өгөхөд бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ энерги шалгалт хийцгээе. 2-дугаар группийнхний энерги шалгалт. 2-дугаар группийнхний энерги шалгалт. За энерги шалгалтаар ерөнхийдөө мэдээллүүд маань таарч байвал өргөжлүүлээ сансан таарах байх юм бол бусад группүүдийнхээ энерги шалгалтын хэсгийг үзнэ. За заримдаа үнэхээр 3 групп маань гуруулаа ч юм уу те таарахгүй байх тохиолдлууд байдаг. Тэрний үсвэ гэхээр зэрэг харамсалтай надаар дамжуулж энэ удаад танд мэдээлэл орж ирээгүй байна гэсэн үг. За ийм байдаг шүү. За тэгэхээр 2-дугаар группийнхний маань энерги шалгалтнаас надад юу харагдаж байна вэ гэхээр эхлээд 4-ийн сэлэм гарч ирсэн, Chariot буруу орж ирсэн байна. 5 of Wands буруу орж ирсэн байна. За үнэхээр энерги эрчмийн хувьд ялангуяа яг амин эрчмийн хувьд маш их ядралттай явж байгаа хүмүүс харагдаж байна. Хэрвээ та сүүлийн үед ингээл би чинь ингээл амар залхаг болоод та өөрөө ер нь байнга ингээл ядраал бүр биендээ түүртэл би чинь юм хүнд санагдаал те юм бол амармаар унтмаар те орондоо хөвтчимээр санагдаад байгаа л үнэхээр зөв группээс хангасан байна. Үүнийг дагаад таны амьдрал ч гэсэндээ нэг юм урагшилж өгөхгүй байгаа юм шиг те урагшлах ёстой байтал урагшилж өгөхгүй байгаа юм шиг ингэ санагдаад байгаа бол зөв группээс хангасан байна. Ерөнхийдөө айгүй тийм маш их ядралт мэдрэгдэж байна. Эндээс бүр ингээд би ингээд тавираад бүр ингээд сулраад байгаа тий. Тэгээ өөрөө ирэхгүй л ингээд айгүй их ядраад байгаа. Юм л бол ившээл гээл юм л бол ингээд суумаар санагдаал, хөвтмээр санагдаал ингээд байгаа хүмүүс яг зөв группээс сонгосон байна гэж үзэж байна. За мөн дээрээс нь шүү дээ тий. Нэг юм урагшлах урагшилж чадахгүй байгаа хүмүүс бас зөв группээс сонгосон байна. Ингээд одоо жишээлх юм бол заа одоо нэг юм виз хүсэх гээд тэгээд нөө виз нь амар удаад байгаа тий. Нэг тиймэрхүү ч юм уу. Эсвэл ингээд нэг юм
Нэг л юм л ингээл ухраал дандаа л нэг юм ингээ хоёр алхам урагшаа хоёр алхам хойшоо олцоод ингээд тэгээ яг байрандаа гацчихад байгаа хүмүүс бол зүгээр би сонсон байна. Энэ харилцаанууд дээр бас мэдэгдчихэж болно. Тэгээ ингээл нэг харилцаагаа ингээл сайжруулаад заа нэг сайхан болоо гингууд буцаал нөгөө хөвөндөө орчод идэг. Яг ингээд байгаа хүмүүс үнэхээр зөв группээ сонгосон байна гэж үзнэ. Тийм бас надад үүштэй машины эвдрэл гэж орж ирж байна. Машин нь эвдрээд байгаа, алдаа заагаад байгаа хүмүүс бол зөв группээ сонгосон байна. Машин ч юм уу, утсан ч юм уу, ямар нэгэн техникийн тал дээр саяны энэ нөгөө нэг будын буцалт таадаг бүр амар хүчтэй мэдрэгдсэн байж магадгүй. Ерөнхийдөө 3 дугаар сар тэр чигтээ будын буцалтайсан. Тэг яг энэ удаагийн будын буцалтын үеэр таад маань сэтгэл санаа авах юм байхгүй те. Тэгэл юм хүмүүний эвдрээл эсвэл ингээл нэг юм одоо нөгөө нэг storage нь дүүрчээл нэг ядаргаатай байдаг шүү дээ те. Яг утасны storage дүүрлээ гэж байн гарч ирэл тэгэл ингээл зургнуудаа устгаад хахад чинь буцаал тэр нь дахин гарч ирээл ингээ ядаргаа болоод байгаа. За яг зөв ингэж мэдрэгдэжсэн бол зөв группээ сонгосон байна. За тэгээд 5-1 бүр орж гарчсан. Энэ чинээс надад ямар мэдрэмж төрж байгаа гэхээр зэрэг хэдүүлээ ерөнхийдөө жоохон буугаад өгсөн байгаа гэж харагдчихэв. Йоо ядаргаа би зөндөө их тэмцсэн тий. Үнэхээр их тэмцсэн. Би ингээд өөрийгөө сайжруулах гал, харилцаануудаа сайжруулах гал, ажил төрлөө, карьераа сайжруулах гал, энэ машин, зашин, утас, те техник, технологи иймэрхүү юмнуудаа сайжруулах гал зөндөө үзлээ. Одоо болоо яшааш боллоо гэж ингээд буугаад өгсөн байгаа харагдчихэв. Лай гэдэг яг сууж байгаа. Яг тийм болвол зөв группээ сонгосон байна. Ядаргаатай яста болдгоороо бол тэгээд би л чадахгүй гэд яг хөвтөж байгаа ч юм уу те. Бүгдийг хараал идэг гэд ингээ хөвтөж байгаа ч юм уу эсвэл ингээд одоо хөвтөж байгаа гэдэг нь би зүгээр нөгөө нэг юу олгож яриад байгаа штэ. Зүгээр жишээ авч яриад байгаа штэ. Гэхдээ яг шууд утгаараа хөвтөд байгаа биш байж болно. Зөндөө юм хийж аваад болно. Гэхдээ ерөнхийдөө энерги нь ёо лай боли гэд яг нэг тэгж байгаа энергитэй хүмүүс бодлоо үнэхээр зөв группээ сонгосон байна гэж үзэх нэ. За энэ хүртэл мэдээллүүд нь танд таарсан болвол зөв байна гэж үзээд үргэлжлүүлэн сонсоорой. За окей. За одоо болохоор зэрэг хэдүүлээ Oracle үзрэг татах байгаа. За би тайдтай болохоор зэрэг юуны түрүүний light code гэд энэ хүзрээс мэдээлэл авч өгье. Энэ хүзэр айгуу тийм өндөр эрчмийн энергитэй хүзэр байгаа. Би сайхан шинээр авсан. Lemurian яасан ч нөө ингээм нэлээ юм өндөр энергийн эрчим Акаша яа иймэрхүү энергитэй. Сансрын эрчимтэй хүзэр гэх юм шиг. Тийм хүзэр байгаа. За сайн чанга унгаачлаа. За эхний хүзэр. Toroidal tree гинөө. За explore pathways of light, branches to roots, ideas made manifest. За энэ ийм хүзэр гарч ирсэн байна. За 2 дугаар группийнхний маань 4 дугаар сар ямар байх вэ гэж асуухад ийм хүзэр гарч ирсэн. За энэ модтой гол эрчим болохоор зэрэг ийм мод байгаа. За би энийг юу яа да тайлбарнаас нь харчъя гэж бодож байна. 54 дугаартай 54 дугаартай хүзэр. Toroidal tree. За та энэ хэсгийг англи хэлтэй бол паузалж агаад уншиж болно шүү. За гол энерги нь болохоор зэрэг юу вэ гэхлээр таад маань бол уран сэтгэгчд юм а гэж гарч ирж байна. Уран сэтгэгчд. За тэгээд өөрийнхөө дотроо бодогдож байгаа, мэдэрч байгаа зүйлсүүдээ яаж газар дээр буулгах вэ гэдэг энэ айгу чухал байдаг гэж байгаа байхгүй. Тийм одоо Диважангаас гэхээр зэрэг сон тэнгэрээс одоо дэлхий рүү юмсыг татаж буулгаж яг бийжүүлэх тэр эрчмийг гол нь илэрхийлээд байгаа хүзэр юм байна. Тэгээд тийм байна. Яг ингээд тэнгэр болон одоо газрыг ийм гүүрээр холбох тэр эрчмийг илэрхийлээд байгаа гэж байгаа. За ерөнхийдөө гол юм нь бол энэ байна. За таад маань бас паузлж агаад өөртөө уншиж болно. За тэгээ гол мессеж нь юу вэ гэхлээр зэрэг за таны ингээд дотроо бодоод исэн янз бүрийн ийм санаанууд байгаа шүү дээ. Ийм ч юм хэмээр байна, тийм ч юм тэгчүүл гоё юм байна, ингэчүүл гоё юм байна гэсэн энэ бодлууд бол танд хангалттай их байна, зөндөө их байна. Магадгүй энээсээ болоод таад маань амар тийм энергич хөөрөгдсөн байгаа бололтой. Тэгээд тэрийг яг яаж одоо доошо газар руу буулгаж те жинхэнэ болгох вэ гэдгээ учраа олохгүй байгаа гэж байгаа байхгүй.
Тэгээд одоо энэ янз бүрийн хүсэлтэй энэ санаануудыг чинь тойрсон ийм блокууд байгаа бол за ерөнхийдөө нэг ийм бясалгал техникээр ч юм уу те энэ зүйлийг блокийг арилгах боломжтой байдгаа гэж гарч ирсэн байна. За дараагийнхаа хүзрүүдийг татъя. Дараагийн үзэр за 2 дугаартай үзэр гарч ирсэн байна. 2-ын сэлэм тийм байна. Окей. 2-ын сэлэм за. За хүлээ гэсэн нэр гарч ирж байна. За тэгээд одоо хамгийн сүүлд нь болохоор би энэ 2 хүзрийг холсон байгаа улаан болон цагаан артай. За эхний хүзэр нь энэ бараг л цагаан байгаа да тийм байна. Дамабая гэдэг хүзэр гарч ирсэн байна. За тэгэхээр хэдүүлэн дээр нь юу ятжээ? Агаар эрчимд эндүү амар ихтчихжээ манайхаа. Тэгэд энийг 4-р сард ерөнхийдөө яг буулгаж өгөх шаардлагатай байгаа гэж харагдаж байна. Яг одоогоор болохоор зэрэг хэдүүлээ ер нь ингээд яагаад ийм гацаанд орчод байгаа вэ? Ерөөсөө ингээд урагшилж өгөхгүй байгаа даа гэхээр зэрэг та хэд маань дотор угаасаа зөрчил амар ихтэй байгаа даа. Яг юу хүсэж байгаа, яг яах гээд байгаагаа мэдэхгүй байгаа даа. Учраас гадаад ертөнцийн чинь яг тэрийг чинь одоо толтоод тий ер нь бол угаасаа л гадаад ертөнц дандаа дотоод ертөнцийг толтоод байж идэг. Тэгээ таны хувьд болохоор зэрэг хитрхи амар олон ийм бодол санаа тэг хүслүүд байгаад байгаа. Жишээлх юм бол гой биетэй болох юмсан, тэр гадаад руу явах юмсан, ийм гой бизнес эхлүүлэх юмсан. За энэ биеэ нэг сайхан ингээд эрүүлжүүлэх юмсан, тэг гэрээ ингэж тохижуулах юмсан, хүүхдүүдээ ингэж юмсан. За ингээ гэр бүлээ ээж аваа ингэ юмсан. Дэндүү олон тишээ таны эрчимчин ингээд тарцсан байна гэсэн үг. Эрчимчин таны дотор байхгүй дандаа танаас гадна яваад байна гэсэн үг. Таны энерги чинь ингээд дотроо өөр дээр чинь цуглараад ингээд сайхан ямар ч ингээд те блокгүйгээр ингээд авраа гарчаа одоо сайхан урсаж явах хэрэгтэй шүү дээ. Урсаад эргэлдээд ингээд байж явах хэрэгтэй. Гэтэл яаж ийнэ гэхээр зэрэг таад маань дэндүү олон зүйл санаа зовж ийн гэсэн үг. Таны хамаг эрчимчин одоо энэ бөөрийнхөө өндөг шиг байх хэрэгтэй юм чинь ингээд олон тишээ ингээд харцсан байна гэсэн үг байхгүй. Тэнгууд чинь ийм тарцсан эрчим одоо өндөг шиг юм дотор ингээд эргэлдэх тэ энерги эргэлдэх амархан гэтэл дэндүү олон ингээ өнцөг үүссэн бахлаар зэрэг энэ тэнд очиод энерги чинь ингээ гацаад байдаг гэсэн. Яг энээс үүдээд энерги эрчмийн бөөгнөрөл за зарим газараа болохоор зэрэг ийм дутагдал үүссэн байгаагаар миний толгоонд харагдаад байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг та урдаа байгаа яг өөрийнхөө захирч чадах зүйлсүүд дээр нэг нэгээр нь дис дараатай фокусаа хандуулад анхаарлаа хандуулад ингээд нэг нэгээр нь дис дараатай явах хэрэгтэй. Тэгжээж таны одоо аураа чи юм гой өндөг шиг зэгцтэй байна. Тихгүй дэндүү олон тишээ энерги тараагаад ахлаар яах нь вэ? Ийш тишээ арзаагаад эрчим чинь энэ тэндээ доголдоод байна гэсэн үг. За яаж ийнэ гэхлээр зэрэг за би ээж авдаа тэх юмсангээд таны энерги ээж авд дээр ч очичоод байна. Хүүхдүүдтэй ингэх юмсангээд хүүхдүүд дээр ч очичоод байна. Тэгэхгүй та би яавал хамгийн сайн охин байж чадах вэ? Би яавал хамгийн сайн ээж байж чадах вэ? Би яавал хамгийн сайн эгч, хамгийн сайн дүү, хамгийн сайн эхнэр, хамгийн сайн нөхөр байж чадах вэ гэдэг дээр өөр дээр анхаарлыг авчирна гэсэн үг байхгүй юу? Тих хэрэгтэй байна гэж юуны түрүүнд надад орж ирж байна. Тэгээд ийм гоё дистараатай юмнуудыг ингээд айгүй гоё дистараатай болгох хэрэгтэй. За би энэ сар хоолоо эрүүлжүүлэхдээ анхаарлаа хандуулъя. Тэ өөр бусад юмнууд дээр хитрхи анхаарлаа хандуулахгүй би зөвхөн нэг юм дээр л анхаарлаа хандуулъя. Би энэ сар хоолоо эрүүлжүүлэх дээр анхаарья. Тэгээд энэ саржангаа ингээд эрүүл гоё хоол унд туршиж үзээд тэ ингэн тэгээд тэр чинь сүүл рүүгээ дадал болоод танаас их эрчим шаарддаггүйгээр автоматар хийгддэг болчихноо. Тэнгууд автоматар энэ зүйл чинь автомат болсны дараагийнхаа юм руугаа шилжнэ. Бизнестэй анхаарнаа тий. За бизнес маань ингээд явж байгаа одоо энэ дээр нь юм сайжруулалт хийх юм байна гэд тэрийгэ хийгээд тэр чинь сайжраад business as usual болоод угаасаа өдөр болгон тэрийгэ тэртээ хийдэг бизнес чинь нэг хэсэг болсны дараа дараагийн юм руугаа орноо. Тэгэхгүй ингээд бүх зүйлийг нэгэн зэрэг хийхгээ таад маань яаж хүчрэх юм бэ? Таны энерги эрчим чинь хязгаартай шүү дээ. Та ч хүн шүү дээ. Хүн шүү дээ. Зүгээр л нэг хүн. Унтдаг, иддэг, шээдэг, баадаг хүн.
та супер таавал бурхан биш те. Таавал нэг юм супер бит биш. Тэрийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас 4-р сард энэ олон мянган прожект төслүүдээс нэгийг нь сонгож аваад тэр зүйл дээр л анхаарлаа хандвал бусдыг нь хаях буюу одоо хүлээ гэсэн үг. Ингэж энерги зохицуулахгүй бол манайхаа өөрийгөө шатаагаад бүр энерги эрчим чинь дэндүү амар хөөрөгдөө тэрэндээ толгоочоо эргээд ерөөсөө л нэг юм болчиход байгаа харагдаж шүү. Энэ хүзрийн би утгыг нь харъя, мессежийг нь харъя. Flowing movement may pour all out blessings. Connect with the ocean, a river or a fountain. Окей. Тэгэхээр таны эрчимчээ ингээ гой урсаж байгаа хэвээр. Тэгэхгүй ингээл сайхан урсаад байж байгаа хэвээр юмыг ингээд мянган тишээгээ тараагаа ичж байгаа гэсэн. Одоо жишээлбэл усан хөрхрээгээр ярих юм бол ингээ усан хөрхрээ чи яг нэг ингээд замаар те ингээ урсдаг та. Тэгэхгүй тэр усан хөрхрээнээс ингээ зөндөө олон мянган тишээгээ ингээд ухаан ичих юм бол яг амар сон ийш тишээ зарим хэсгээрээ дуслаад зарим хэсгээрээ ингээ ихмих болчдөг штеп. Тийм байна. За бас нэг орж ирж байгаа мэдээлэл нь гэртээ ер нь нэг юм урсгал ус тавил яасан гэж юм. Тэгэхээр нэг юм жижигхэн зүгээр ингээ ширээн мөрөн дээр тавьчихдаг нэг юм юунууд байдаг шүү дээ. Усан хөрхрөө шиг нэг тийм юм байдаг шүү дээ. Ингээд ус нь хөдлөөл ус нь чүг гэдэг дуурайд байж байгаа. Нэг тийм юм хийвэл айгу зүгээр ангиртээ байрлуулж тавих хэрэгтэй байна гэж харагдаж байна. Тэгээ энерги эрчмээ сайжруулахын тулд ер нь гол горхтой газар сайн очоорой. Гол горхтой газар очоод тэгээд ингэж их санаагаа зовоож байгаа, толгоогоо одоо шаналгаж байгаа энэ асуудлуудаа тэр голд ингээд тавиад явуулж гинэ гэд төсөөлөд заяа. Тэгээд тэр чин гол чин угаасаа нөгөө өөрөө айгу тийм гоё эрчимтэй учраас тэр бүх асуудлуудыг чи аваад сайхан цэвэрлээд ингээ авчнаа тий. Тэгэхээр ийм чадах юм бол боломжтой бол гол горхтой газар очоорой. Гол горхны чимээ сайн сонсож суугаарай. Тэгээд унтахаасаа өмнө ч гэсэн ийм горхны чимээ зүгээр нөгөө нэг YouTube дээр байдаг штэ. Голын чимээ ийм урсгал усны чимээ мэмээ сонсох. Гэртээ урсгал ус байрлуулах. Тэгээд тэр урсгал усаа ингээд гой сонсох. Энэ танд бас аюу том эмчилгээ болж өгнө гэж харагдаж шүү. За энергийн хувьд. За одоо болохоор хэдүүлээ тариа хүзрөө нээж харцгаая. За эхний хүзэр Page of Swords. За таад мань бол угаасаа аюу тийм уран сэтгэгчтэй тийм хүмүүс. Аюу сайн гүйлгээ ухаан сайтай, хурдан сэтгэж чаддаг. Таны хэл яриа амж гэсэндээ ер нь бол аюу оновчтой сайн байж чаддаг ийм хүмүүс байна. Тэгээ энэ сайн талаа 4-р сард гаргаж ирэх хэрэгтэй байна. Энэ сайн тал чинь муу тал руугаа ороод ирэхээр яадаг вэ гэхэлэр зэрэг хитрхи их юм бодоод эхэлдэг. Юм болгон санаа зовно. Гэр бүлийнхэндээ санаа зовно, хүүхдүүдтэй санаа зовно, эхнэр нөхөртэй санаа зовно, өөрийнхөө эрүүл мэндэд санаа зовно, өөрийнхөө бизнес санаа зовно. Ерөөсөө ингээд тэгээд дэлхийн нийгмийн байдал санаа зовно гэл ингээл ерөөсөө бүр санаа зовхгүй юм байхгүй. Ер нь бол манайхаа та жоохон дотод сурах хэрэгтэй. Юмнаас жоохон дотод сурах хэрэгтэй. Юм болгон танаар тутахгүй. It's okay. Заяа зүгээр бүх зүйл зүгээр. За тэгээд энэ юу вэ? 3 of Wands буруу гарч ирсэн байна. Тэг юун дээр энэ гоё та минь угаасаа л юм сэтгэгч угаасаа айгу тийм одоо нөгөө нэг титэм хүрд болон энэ дээд хүрдүүд байгаа шүү дээ. Хоолой хүрд тэгээд 3-4 мм хүрд энэ хүрднүүд угаасаа цаанаасаа нэг юм амар энерги идэвхжил өндөртэй төрлийн хүмүүс байна. Таад маань бол уран сэтгэгчд ийм зохиолч те атлетик эрэлхийлэгч аялагч ийм хүмүүс байгаа. Тэгэд энийгээ таад маань хөнгөнөөр гоёор авч явж чадах юм бол ерөөсөө ингээд айгуу гоё те гоё шинэ газар үзэж нүд тайлъя гэсэн хүсэл зоригтой те гоё ном уншия те ингээд айгуу гоё тийм артистик тийм кино үзье гэдэг ч юм уу те ингээд нэг юм таны одоо сэтгэмжий чинь ингээд сорих ийм сорилтуудыг ингэж айгуу гоё хийж те ингэдэг хүмүүс аа. Тэгээд зарим хүмүүс нь болохоор зэрэг айгуу математик, физик тал руугаа бас хөгжсөн хүмүүс байгаа байж магадгүй ийм шинжлэх ухаанд угаасаа дуртай, математикийн ийм бодлого бодох дуртай, математикийн бодлогыг те одоо нөгөө томьёо момны гаргалгаа ингэж гаргадаг шүү дээ. Тэгж мэгэнхээр одоо томьёо баталдаг та те. Тэгж мэхээр ингээ айгуу гой урамшил авдаг юм уусаа. Тэгээ энийгээ та хэд маань яг зөв юм руу залахгүй болохоор зэрэг мянган тийшээ тараад бүр ингээд өөрөө солиорох чинь заяа. Надад яг энэ энерги амар мэдрэгдээд бүр ингээд бүр ингээд эргэлдээд бүр шуурга мурган ингээ ороо юу ч болоод байгаа. Тэгээ бүр ингээд толгоогоо барьмаар санагдаж чинь заяа.
Тэг яг ийм эрчимтэй яваад байгаа. Энэ эрчимийг хэдүүлээ жоохон сайжруулад яах вэ гэхээр агуу хөнгөн болгох хэрэгтэй. Тэгэхээр гой зохиолын ном унш те. Гой зохиолын ном уншаад чадвал ингээ өөрөө гой юм бичиж гаргаад ингэж энерги төлөвлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ерөөсөө юм болгон санаа чинь зовоод бүр өөрийгөө тоншоод байна. Өөрийгөө ч тоншоод эргэн тойрныхоо бас тоншож байгаа. Ингээл тоншоол те тэрийгээ тэгсэн үү, энийг ингэсэн үү, тэр чи яасан ингэсэн ингээл ингээд амар ингээд тоншоод байгаа. Ингэж тоншгоо байлаа. Бүх зүйл окей. Манайхаа ерөөсөө тэрийг ойлго. Бүх зүйл окей. 4-р сард ч гэсэндээ окей байх болно. 5-р сард ч окей. 6, 7, 8, 10, 11, 12-р сард ч гэсэндээ бүх зүйл окей байх болно. Амьдрал таньгүйгээр сөөрөхгүй. Бүх зүйл окей. Энийг сайн мэдрэх хэрэгтэй байна гэж зөвхөсүүд нь хэлээд байна. Тэгээ 4-р сарын эрчим гэхээс илүү яг одоо бол яг таны одоогийн эрчим надад орж ирээд байгаа байхгүй юу. Тэгээд 4-р сарын төлөв гिचэд яагаад ийм яриад байгаа юм болоо гэж бодсож магадгүй. Гэхдээ сахиусууд чинь танд ийм мэдээллийг дамжуулах гэдэг. Яагаад гэвэл юун 4-р сар мантай байна манайхаа. Үхсний чинь 4-р сар яг өнөөдөр та яах вэ гэдэг чинь чухал байна. Тэгээ яг одоо болохоор хэдүүлэнгийн энерги бүр амар сэнсрэлтэндээ ядраад би чинь ч гэсэндээ тэрийгээ дагаад мяарад ядралтанд ороод ингээд бүр мэдрэлийн ядаргаанд орох гэдэг харагдаад шүү. Тэгэхээр өөртөө энерги жоохон буулгаад юмнаас дотож сураа тий. Энэ фэйсбુક дээр гараад байгаа хэрүүлүүдэд та ерөөсөө оролцох шаардлагагүй. Дэлхий дээр гарч байгаа энэ дайнд ажинд битгий санаагаа чилээ. За тэгээд үргэлжлүүлээд ярих юм бол хүүхэд чинь зүгээрээ, ээж аав чинь зүгээрээ. It's okay. За бүх зүйл зүгээр манайхаа. Дэндүү их юмд оролцож, дэндүү их юм санаагаа зовоож өөрийгөө тамалж гинэ, туншиж гинэ. Тэгээд дагаад эргэн тойрныхоо гэсэндээ тамшиж ингээд тоншоод байна. Бүх зүйл окей. Энийг л ойлгочих. Бүх зүйл окей. Бүх зүйл байхстай байранда байгаа. Тэгээд таны тэр ээж аав, таны хүүхэд тэ энэ дотны чинь хүмүүс өөрсдийн гэсэн юм сүнстэй, сахиустай, хамгаалуулдаг, бурхантай тэ ийм хүмүүс байгаа. Та тэр хүмүүсийн бурхан болж өмнөөс нь очиж амьдралаар нь амьдарч чадахгүй. Тэгэхээр өөр дээр анхаарлаа хандуулаа. Өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавь, өөрийнхөө сэтгэл зүй санаа тавь. Энэ дээр анхаараа манайхаа окей. Ойлгосноо тэр л агуу чухал те хийж байгаа юмнууд дээр харин стожингаан бүхнээ зориулж хийгээрээ. Ажил хийж байгаа бол ажиллаа хийсэн шиг сайхан хий. Гэрээ сайхан цэвэрлж байгаа бол сэтгэлээ сэрэгтэл чанга дуу тавьж агаад бүр далчийтл гэрээ сайхан цэвэрлээ. Тэ иймэрхүү юмнууд дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээл би ийм ч юм хийстэй тийм ч би тэнд байх хэрэгтэй ингээл бие хит хуваагмаар санагдаад байгаа хгүй. Ерөөсөө тийх хэрэггүй манайхаа. Та өнөөдөр яг энэ цагт одоо яг та энэчэл байж чадна. Өөр хаанч байж чадахгүй. Тэгэл ингээд баахан юм төлөвлөждөг, төлөвлөгөө нураал байдаг. Яагаад вэ гэхээр таны эрчим чинь хүрэхгүй байгаа байхгүй да. Та чинь супер хүн биш шүү дээ. Тэгэхээр яг зөвөр нэг юм дээр анхаарлаа хандуулаад тэрэн дээрээ санаа зов. Окей, бусад бүх зүйлс байх ёстой байранда байгаа. It's okay, битгий амар их санаа зовж байгаа. Бүр ингээд стресстэй яг дэлбэрэх гэж байгаа энэ дэрэг надад мэдрэгдээд байгаа байхгүй. Айгу өрөвдмөр хэцүү байна манайхаа. Битээдэг. Зүгээр штэ. It's okay. Бүх зүйл тайван. Бүх зүйл сайхан. Бүх зүйл байх ёстой байранда байгаа шүү. За. Зүгээр энийг гол нь мэдчих гэж энэ сахиусууд. Би энэ эрчмийг бас яг та хэдтэйгээ хамт хүлээж авч байгаа шүү. Энэ зүйлөө би өөрөө бас хүлээж авч байгаа. Тэгээ та тэгээ үнэхээр ойлгож байна. Миний зүгээс юм сахиусуудын зүгээс энэ хүүхэд дэлбэрлээ гэдэг аахгүй бүр нэг надад нэг тийм хүүхэлдэйн кинон санаад ороод байгаа нөгөө нэг шувуу ингээл ууралж байгаа дэлбэрчдэг тэр одоо ямар хүүхэлдэйн кинон дэр гардаг лээ нэг тэгээд байдаг бүр яг тэрэн шиг дэлбэрлээ манайхаа it's okay тийх хэрэггүй. За одоо илүү гүнзгий одоо нарийн мэдээлэлүүд авъя. За эхлээд ажил карьераа харъя. За асуудал шийдэл гэж авч байгаа. Асуудал. За шийдэл. За. За одоо болохоор хүн хоорондын харилцаа. Асуудал. За
шийдэл. За одоо болохоор хувь хүний хөгжлийг харъя. Асуудал. Асуудал. За шийдэл. За пэйж 1 гарч ирж байна. Окей. За эхлээд ажил карьер сурчлага хөтөлмөрийн талбар дээр хэдүүлээ дэндүү хайрцагт баригдаад байна гэж харагдаж байна. Сурах арга барил гэхэд одоо эсвэл биш үү? За үгүй юм байна. За яг тийм байж магадгүй, заримд нь таарч магадгүй. Гэхдээ надад шууд тэрнээс ч илүү хүчтэй орж ирж байгаа мэдээлэл нь юу гэхээр зэрэг ажил сурлага, бизнестэй мөнгө төгрөг энэ юмдаа таад маань энэс хитрхийх зуураад байна. Тэ ингээ мөнгө олдохгүй болвол одоо би ингээл өнөө маргаашгүй баларлаа тэ. Одоо хамаг юм маань ингээл сүрлээ, амьдрал минь сүрлээ. Одоо хичээл хийж байгаа хүмүүсийн маань хувьд ч гэсэндээ тэ би ингээл одоо энэ хичээлээ сайн хийхгүй бол ингээл унчих юм бол миний амьдрал сүрлээ гэж бодоод байна. Гэтэл тийм биш. Тийм биш. Юусоо ч тийм юм байхгүй. Тэр байтугай сургуулаа хаяа сайхан амьдэрсэн хүмүүс зөндөө байдаг. Шалтаа буугаад баахан өрөнд ороод тэрнээсээ гарсан хүмүүс зөндөө байдаг. It's okay. За ёо. Дэндүү ингээд нөгөө нэг ажил карьер сурчлага хөтөлмөртөө хитрхи их үүрэг оройл оноогод байна. Гэтэл ажил карьер сурчлага хөтөлмөр гэдэг чинь хүний яг үнэндээ ингээд баярлаж багтаж хийх ёстой зүйл байдаг те. Ингээд би ингээд хүнд үйлчлэгээ үзүүлж гин. Би ингээд ийм гоё те сурдаг. Одоо сурах боловсрал гэдэг чинь ер нь давуу эрх штэ манайхаа тэрийг мэдж байгаа юу. Тэ одоо хэрвээ 5920 онд төрсэн болвол юу ингээ бичиг үсэгч тайлагдаагүй насыг барах байсан байж болно штэ. Тэгээ 1890 онд төрсэн бол та бичиг үсэг таалагдахгүй байсаар агаад чад хийх ийм магадлал маш өндөр байсан. Гэтэл өнөө үед нэрээ хүн хүссэн мэргэжлээрээ сурж болно. Энэ бол давуу эрх. Энэ бол маш их юм аз завшаан шүү. Энийгээ битгий мартаарай. Одоо хэдүүлээ бүр ингээ амар нэг lost plot гэдэг шиг үнэхээр ингээд нөгөө утга учирыг мартчихжээ. Утга учираа буцаагаад санаа. Утга учир чинь ингээд заавал онц дүн авахта, заавал тэдэн төрөний цалин авахта, заавал тэдэн төрөний орлого олохта биш шүү дээ. Утга учир чинь юу юм бэ? Хүн бизнес хийж байгаа бол хүнд ингээ гоё үйлчлэгээ үзүүлэх чинь өөрөө утга учир байхгүй юу? Тэ? Хүний асуудлыг шийдвэж өгөх чинь өөр утга учир те тэрийг амар мартцсан байна. Сурж байгаа хүүхдүүдийн маань хувьд заавал дүн авах чинь өөрөө юу биш, гол утга учир биш. Энэ чинь юм сурах гээд байгаа те юм судалж байгаа. Тэгээ энэ олж авсан мэдлэгээд дараа нь би хүмүүст үйлчлэхэд зориулна гэдэг тэр нөгөө нэг утга учираа таг мартцсан байна. Өөрөө чинь passion дутагдаад байна. Passion байхгүй байна. Тэгээ passion байхгүй байгаа юм чинь угаасаа нэг юм үлмэн цалман л байдаг байхгүй юу? Нөө энерги дагаад хүн ингээд амар сэтгэлээ гаргаж ингэж гоё баяр хөөртэйгээр аз жаргалтайгаар багталтайгаар суралцсан юм чинь танд мэдлэг болно. Багталтайгаар үзүүлсэн үйлчлэгээ чинь их хэмжээний орлогыг дагуулна. Багталтайгаар хийсэн ажил чинь эргээд яах нөгөө удирдлагаасаа бас ийм магтаал сайшаал те цалин нэмэх мэмэхгээ иймэрхүү юмнууд болно шүү дээ. Энийгээ таг мартцсан. Энэ passion гэдэг зүйл байхгүй. Ерөөсөө л ингээд амар ийм махруу те бүр дэндүү тийм байна. Жохон нөгөө нэг passion машнаа ингээд жохон эргэж санаж тэрнээсээ барьж авах хэрэгтэй. Тэрэн дээр одоо нөгөө гол фокусаа аваачих хэрэгтэй. Би ингээд хүнд те ийм сайхан одоо үйлчлэгээ үзүүлж байна. Одоо миний хувьд бол би одоо энэ тариу мэрийг хийж байгаа чинь энэ чинь миний үйлчлэгээ мөн шүү дээ. Би та хэдтэй ийм сайхан үйлчлэгээ үзүүлж ингэж ийм юм хийж байгаагаар би бахарч байна гэдэг ч юм уу те яг нэг тэр мэдрэмж дутагдаад байна. Тэгэхгүй ингээд би одоо жишээлх юм бол тариу мэргээрээ ярих юм бол хитэн үзэлт авж гин хитэн комент ирж гин те миний нэмэлтүүдийг хэрэг хүн авж гин гэл ингээл тооцоолол ингээд ах юм бол дөрвийн засны нэрэг байхгүй. Юмнасаа ингээл базаал те ингээд буруу зүйл дээр нь утга учир оноогоо даа гэсэн үг байхгүй. Гэтэл юу ярьж байгаа юм бэ? Энэ бол үнэхээр миний хувьд миний мөрөөдлийн ажил мөн гэдэг ч юм уу те ингээл тэр юмнуудаа санах хэрэгтэй. Яг тэрэн шиг байна шүү. Ерөөсө хамгийн гол юм тэр байна маань. Тэрнээс биш ингээл ажил карьер дээр тийм юм болон тийм хүн орж ороод тэгнэ гэсэн юм ерөөсө гарч ирэхгүй шүү. За. Энэ нь чухал байна өөрөө. За одоо болохоор хүн хоорондын харилцаагаа харж байгаа. За хүн хоорондын харилцаан дээр асуудал нь юу вэ гэхээр мөн л ялгаагүй хэдүүлээ хитрхи махруу зүтгүү байна тий. Одоо хүүхэд маань ингэх ёстой, нөхөр маань ингэх ёстой, эхнэр маань ингэх ёстой, тий. Найзууд маань надад ингэх ёстой, би найзуудтай ингэх ёстой гэд дахиад нөгөө нэг
гол юм марч. Энд чинь хоёр хүн хоорондоо би бинийгээ дэмжиж байгаа, би биендээ хайртай, би бинийхээ арыг бат даадаг те нэг хайр майр байхгүй нэг л юм ажил ерөөсөн. Тэгэд энэний юу нь болохоор шийдэл нь болохоор харин айгу сонир шийдэл гарч ирсэн байна манайхаа. Энэ намайг бүр сүүлийн үед айгүй их дагаж явж байгаа. Маргалтаж сурах хэрэгтэй байна гэж гарч ирж байна. Ингээд таалагдахгүй байгаа юмаа сайхан таалагдахгүй байна гэд эвтэйхэн хэлэх, шууд ингээд хэрүүл урал хийх гэсэн үг биш шүү дээ. Гэхдээ ингээд эвтэйхэн хэлэх. Тэ ийм болохгүй одоо хичнээн хичээл зүтгэл гаргаад болохгүй байгаа зүйл дээр яах нь одоо маргаж эхлэх хэрэгтэй болж байгаа байхгүй ингээд маргаан гаргах хэрэгтэй. Гэхдээ тэр маргах ийм зөв техник аргууд гэж байгаа шүү дээ. Тэр нь суралцах хэрэгтэй байна гэж харагдаж байна. Тэгэхээр ингээд чи болохгүй чи тэгээд энэ гих биш. Би ийм юм ингээ хүлээж исэн чинь тэр ингээ хүлээлт маань ингээд ингэхгүй болохоор надад ингээд байгаа юм байна. Чиний хувьас яагаад байна? Хойлоо ингээд ярилцъя тий. Энэ зүйлийг сайжруулах хэрэгтэй байна тий. Яавал энэ зүйл сайжрах боломжтой. Ингээ хоорондоо яг нэг юм хүн шиг ингээд ярилцах. Би эндээ өөрөө амар муу заяа. Тэгэхээр би энэ мессежийг таадтай хамт хүлээж авч байгаа шүү за. Тэгээд яг ингээд таны зүгээс болохоор зэрэг харилцаанууд дээр амар хичээдэг гэж гарч ирээд байгаа хгүй тий. Ингээл одоо show up хийх стамнууд дээр show up хийдэг. Одоо жишээлбэл найзын төрсөд рүү орлоо гэж бодоход хичнээн та ядарч исэн завгүй байсан. Гэсэндээ ингээл очдог тий бэлэг барайл очдог. Жишээлбэл тий ээж авдаа ч гэсэндээ тий ингээл хичнээн ингээл өөрөө ядарч исэн завгүй байсан ч гэсэндээ ээж авдаа зав заа гаргаал очдог тий тусалдаг одоо дэмждэг мөнгө төгрөг өгдөг байдаг ч юм уу ингээл өөрийнхөө байгаа боломж болцоогоор ингээл энэ харилцаануудтай хөрөнгө оруулаад хичээгээд байдаг. Тэгээд нөгөө нэг буцааж тэгсэн ч гэсэндээ жоохон болохгүй байгаа байхгүй. Тэгээ юун дээр энерги дутагдаад байгаа гэхэлэр зэрэг жоохон маргаан дээр энерги дутаад байна гэсэн. Тэгээ нөгөө маргаанаас ингээд айгаад за хүнтэй үг зөрөлтгөөс айгаал те ингээл санал зөрөлтгөөс айгаад ингээд нөгөө хүмүүсийн аясаар ингээд болгоод идэг гэсэн бол одоо бол тэгэх боломжгүй болчиход байна. Тэгэх юм бол та өөрөө бүр яг дэлбэр нь үнэхээр галзуурах гээд байна гэсэн. Тэгэхээр одоо ингээд дэлбэрхээ хүлээж ингээд амар тесэрч ийснээс наан нь жохон л ингээд онцгой тий санал зүрэлдэх асуудал гарна штэ. Ямар ч харилцаан дээр ээж охины харилцаан дээр аав хүүгийн харилцаан дээр эгч дүүс ах дүүсийн харилцаан дээр хайртуудын хосын хоорондын харилцаан дээр найзуудын хоорондын бүх харилцаан дээр маргаан гардаг. Тэгэхээр тэр маргааныг нөө юм удаан ингэж юм буцалгахгүй одоо сүүл нөгөө Ruby Musicalic Girl хоёр ингээд амар муудалцсан байсан шүү дээ. Тэгээд тэрнийг би сонирхоод үзсэн заяа угаасаа ховонд би бол дуртай тий. Тэгээд тэгтээ яг тэр хоёрыг би яг нөгөө видеонуудыг үздэггүй ч гэсэндээ яг энэ нөгөө нэг юм beef үсгээр нь очиж үзсэн байхгүй. Тэгээд яг тэр хоёрыг хоёулаа нь үзэж дуусчаад энэ хоёр зүгээр л хоорондоо чат бичсэн бол энэ асуудал дуусах байсан. Тэгээд ерөөсөө юм асуудал үүсэх байх байсан юм байна гэдгийг би бодоод иж тахгүй. Тэгэл хажуунаас нь хараад хэлэх бол айгүй амархан л та. Гэхдээ тэрэн шиг нөгөө маргалтахаас айгаад те хэрүүл бүр ингээм амар том хэрүүл үүсчихвэ гэдгээс айгаад ингээл нөгөө нэг юм шарахыг ингээл буцалгаал ингээл завааруулаад тэнцээ ингээ байгаад байхгүй тэр дорн бүр амар том юм хатаг болохоос өмнө одоо шахаж гаргадаг байх хэрэгтэй гэдэг ч юм уу те яг тиймэрхүү юм дээрээ сайн анхаарах хэрэгтэй байна гэж гарч ирж байна. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор зэрэг энэ юуны юу гэдүүлээ хувь хүний хөгжилтээр болохоор зэрэг хэдүүлээ ерөнхийдөө бол шүү дээ ийм айгуу тийм дутууд улмиг мэдрэмжээсээ ер нь гарч чадсан байгаа харагдаж байна л да. Тэр бол айгуу том асуудал байсан гэж харагдаж байна. Тэгээ ингээд дутуу одоо гой битэл байхгүй бол хүн биш юм шиг те их мөнгөтэй л ахгүй хүн биш юм шиг гэдэг ч юм уу нэг тиймэрхүү мэдрэмж айгуу их төрөөл тэгээл ингээл нөгөө хүмүүстэй ингээл уралдах гал тэгээ өөрийгөө ингээл амар харьцуулдаг байсан. Тэр маань ерөнхийдөө одоо бол айгу гайгүй болцсон байгаа. Харьцангуй бүр ингээд өмнөхийг бодвол хамаагүй гайгүй болцсон байгаа гэж харагдаж байна. Тэрийгээ дагаад таны санхүү манхүүгийн байдал ч гэсэндээ 4-р сараас ахуулаад ерөн сайжрах төлөвтэй байгаа харагдаж шүү. За санхүүгийн байдал чинь ерөнхийдөө гайгүй болоод шархаа нөхөөд гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд бол нэлээд болох боломжтой. Тэгээд хэрвээ нөгөө нэг одоо
миний хувьд л гэхэд за би өөрийгөө ярихгүй. Зүр ер нь ингээд нэг юм төлөх ёстой төлбөр ялбар те одоо мөнгө төрөө зээлмэл одоо сургалтын төлбөр энэ төрөйгөл хүн болгоно л ер нь нэг тийм санхүүгийн дарамт тодорхой хэмжээр байгаа. Одоо болохоор тэг нэг хэсэг айгу ингээд айгаад те үнэхээр яг дутуудаа биш ч гэсэндээ ер нь ингээд хөрөлцөхгүй байгаа юм шиг юм хөрөлцөхгүй байгаа юм шиг ингээд айгаад байсан бол 4-р сараас ерөнхийдөө угаасаа байдал сайжирч байгаа харагдаж шүү. Ерөнхийдөө таны хувь хүнийхээ зүгээс ерөнхийдөө дээшээ сэргэн мандах үе рүүгээ явж эхэлж байна. Гэхдээ саяны миний хэлсэн үгс үнэхээр чухал байсан учраас ахиусууд нь хэлж өгч байгаа шүү. За тэгээд бүх зүйл окей гэдгийг л ойлгож байгаа. Хамгийн гол нь тэр. Ер нь яасан ч байсан бүх зүйл окей шүү. За өвдсөн байсан ч окей, өрөнд орсон байсан ч окей, it's окей. Бүх зүйл та амьд хүн арахтаа тэгэл учраа олж л таарна. Тийм учраас бүр тэрийг яг сайн мэдрээд бүх зүйл окей гэдгийг л ойлгоод байгаа. Гэт байна. Бүр энэ бүр амар хүчтэй надад орж ирж байгаа учраас би бүр дахин ингэж яриад байгаа юм шүү. За тэгээд хувь хүний хөгжил дээр хэдүүлээ ерөнхийдөө дутуугийн байдлаасаа баг багаар гарч ирж байна. Тэгээ буцаад та ингээд нэг юм амьдралд хайртай тэр төр төрөгчөөр орж ирж байгаа гэж харагдаж шүү заяа. Тэгээ ингээд би ер нь амьдралд хайртай штэ тий ингээд амьдрал аз жаргалтай амттай гоё байж болдог. Өдөр тутмын амьдрал аз жаргалтай амттай гоё байж болдог. Би гоё хоол идэхээрээ баярлдаг тий найзуудтайгаа ярихаараа баярлдаг. Гоё юм идэж уух, өмсөж зүүх үедээ баярлдаг, зүгээр сайхан орчоохтой баярлдаг гэдэг нэг тийм амьдралыг хайрлах хайр маань буцаж орж ирж байгаа харагдаж байна. Энэ хэцүү байдлаас гараад одоо ерөнхийдөө нэг юм яг одоогийн таадын одоо байдлыг би дүгнэх юм бол нэг юм яг хаврын үе яахгүй ингээд одоо амар юм зудтай юм өвлийг таад маань өнгөрөөсөн байлаа гэж бодоход ерөнхийдөө нэг юм гисээд цаг агаар арай нэг юм жоохон дулаан зөөлхөн болоод тий тэгээд удахгүй 100 ирнэ шууд утгаараа ялангуяа одоо энэ Northern Hemisphere дээр амьдарч байгаа хүмүүсийн маань хувьд бол 100 удахгүй ирнэ тэгээд сэтгэл зүйч гэснээр тэрийгэ дагаад ер нь бол сайжирна окей бүх зүйл гайг болно тийм учраас зүгээр тайвшрах хэрэгтэй юуны түрүүнд тайвшрах хэрэгтэй. За ийм мэдээлэлүүд орж ирлээ манайхаа. За энэ бол нээлттэй хэсэг байлаа. За одоо болохоор зэрэг би нэмэлт хэсгээ аавна. За нэмэлт хэсгээрээ би ямар асуулт гэсэн хуулиар зэрэг уламжлалт тусаараа за 4-р сард ер нь болгоомжлолт зайлсхийх зүйлс юу байх вэ гэдгийг харъя. Тэгээд биштэй те би ингэж бодлоо. Ажил карьер болон одоо хувь хүн хоорондын харилцаа, ялангуяа хайрын харилцаа, эднэр дээр ер нь бүгдэн дээр нь илүү гүнзгий мэдээллүүдийг авъя гэж бодож байна. Тэр айгуу чухал юм шиг санагдаж байна. Таадын хувьд яг нэмэлтийг авах хүсэж байгаа хүмүүсийн маань хувьд шүү. Тийм. Гэхдээ энэ хүртэлх мэдээлэл нь бол бүрэн бүгд хангалттай мэдээлэл мөн гэдгийг битгий мартаарай. Тийм. Тэгэхээр нэмэлт хэсгээрээ ер нь санийхаа ярьсан юмнуудыг илүү гүнзгийрүүлж аавн дээ. Дээрээс нь нэмэх нь нөгөө нэг таны хамгийн азтай амьдралын талбар те юун дээр хамгийн азтай байх вэ? Тэгээд юунаас зайлсхийх вэ гэдгийг харж өгнө. Тийм байгаа шүү. Окей. Тэгээд аль хэзээ би ингээ 35 минут биччихсэн байна. Тэгэхээр зөндөө удаан бичсэн байна. Та хэдтэй 4-р сард нь томоостой амжилтыг хүсье. Хэрвээ нэмэлтээ авах юм бол pin comment буюу хамгийн ихний коммент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагуу худалдаа авалтаа хийгээ шууд хүлээн авч үзэх боломжтой. Нэмэлтээ авсан ч аваагүй ч энэ хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Тэгээ таад маань чадна. Бүх зүйл окей. Тэгээ дараах хавчлаг болцгаа бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатай тустай морил та бүхнийхээ 2026 оны 4-р сарын төлөв байдлыг нь харж өгөх бэлэн болсон байна. Эхлээд хэдүүлээ энерги шалгалтаа хийцгээе. За энерги шалгалт нь хэрвээ таарч байх юм бол үргэлжлүүлээ сонсож болно. Яг зөв мэдээлэл нь орж ирнэ гэсэн. За хэрвээ энерги шалгалт нь таарахгүй байх юм бол бусад группийнхээ энерги шалгалт хэсгийг сонсоорой. За тэгээ үнэхээр аль нь ч таарахгүй байх тохиолдол байдаг. Хэрвээ тэгэх юм бол харамсалтай нь энэ удаад надаар дамжуулж танд зориулагдсан мессеж орж ирэх байна гэж үзэхний. За энерги шалгалт харж байгаа. За 4 хузар гараад ирлээ. Тэгэхээр дөрвөлэн энэ авчи. Улан 3 хузраар харж байсан. Гэхдээ 2 хузар сайн. Энэ хоёрыг хамтдана гэд харчи. Окей. За эхлээд болохоор 10 буруу орж гарч ирсэн байна. За надад энэчнээс бол хит хэдэн мессеж орж ирж байна л да. Нэг орж ирсэн мессеж нь болохоор зэрэг ямар ч байсан гэр бүлтэй хамаатай. Тэгээд гэр бүл дунд нь сайхан хэрүүл гарсан, эсвэл ингээд нэг нь муудалцсан, эсвэл
ямар ч гэсэн гэр бүлд нь нэг юм ямар ч акцент орж ирээд байна. Ингээ гэр бүлд нь асуудал үүссэн байж магадгүй. Тийм бол зөв группээ сонгосон байна гэж үзэх нь байна. Заримынхны хувьд болохоор зэрэг ингээд гэр бүлтэй болохыг маш их хүсэж байгаа энерги бас энэ сайжруулагдаж байна. Гэр бүлтэй болмоор байгаа. Тэг ингээд яг өөрийн гэсэн гэр бүлтэй болох юмсан. Тэгэхээр гэр бүл гэдэг нь одоо бүр яг ингээд нэг шууд уламжлалт утгаараа биш те ингээд ээж аав хүүхэдтэй болоод молоод гээд тэр утгаараа биш ингээд яг гэр бүл шиг найзуудтай болох юмсан. Тэг гэр бүл шиг ийм халуун дулаан уур амьсгал ийм хүмүүсээр хүрээлүүлсэн байх юмсан гэсэн ийм туйлын их хүсэл ирмэлцэл. Тэгээ тэрийгэ дагсан жоохон гансрал бас мэдрэгдэж байна ингээд яагаад ингээ надад гэр бүл байдаггүй юм бэ гэж те ингээ би амар ганцаардж байна гэсэн тийм мэдрэмж бас төрж байна. Тэгэж мэдэрч байгаа л бас зөв группээ сонгосон байна гэж үзэх нь. Тийм за бас нэг юм болохоор зэрэг гэр бүл нь ямар нэгэн хил амнаас болоод жоох асуудалд оролцсон байгаа байж магадгүй хин нэг ингээд жиг даг гэх бах юм хом ярьж бараад. Одоо энэ болохоор зэрэг надад гэхдээ илүү холын хамаатнуудтай холбоотой биш санагдаж байна. Ингээ холын хамаатнууд донд жиг гэдэг ингээд жоох юм хом яриад байгаа те. Тийм энерги гэж чинь бас мэдрэгдэж байна. Энэ олон шувуунууд ингээд яг тийж аахгүй ингээд амар олон энэ тэн тэгсэн гэж хэлээ гэл яг тэгээд байгаа тийм. Тэгээд яг тийм үеийг туулж байгаа хүмүүс бас зөв группээ сонгосон байна гэж үзэх нэ. За. Тэгэнгუутаа 2-9 хүзэр маань хамтдаа гараад ирсэн юм байна. 9 сав 9 зоос 2 гарч ирсэн юм байна. Тэгэхээр хэдүүлээ ямар нэгэн зүйлийг дүүрэхэд айгүй ойрхон байгаа. Ялангуяа яг ийм одоо мөнгө төгрөгтэй ажил карьертэй эрүүл мэндтэй холбоотой нэг зорилгын одоо зорилгоо биелүүлэхэд яг 100% ингээд bijүүлээд те яг ингээд хүсэлчин биелэхэд амар ойрхон болсон байгаа гэж харагдаж байна. Тэгээ тэрийг өөрөөсөө бас амар мэдрээд байгаа гэж магадгүй яг бодит амьдрал дээр харахаар магадгүй одоо бүр яг те 90% гүйцэтгэлтэй гэж харагдахгүй байж магадгүй заа. Гэхдээ яг нэг юмны ингээд ирмэг дээр ирсэн байгаа мэдрэмж ингээд төрж байна. Тийм яг ингээ ирмэг дээр ирсэн яг нэг те ажил карьертай мөнгө төгрөгтэй сурлага хөдөлмөртэй эрүүл мэндтэй холбоотой нэг зорилгын бүр яг зорилгынхоо яг нэг юм ирмэг дээр ирсэн тун удахгүй биелэх боломжтой болчиход байгаа. Гэхдээ хараахан биелээг байгаа учраас ингээ нэг юм гэдэг ингэсэн те яг нэг тийм мэдрэмж төрж. Ингээд ёо энэ одоо ингээ хурдан биелчдэг юм бах та гэд. Гэтэл яг үнэндээ таад маань замынхаа 90% нь явж байгаа гэдгээ өөртөө мэдгүй байж магадгүй. Тэгээ дахиад жоохон хичээх хэрэгтэй байгаа гэж харагдаж байна. Энэ тэгээ энерги шалгалт хэсгэн дээр гарч ирсэн сонирхолтой санагдаж байна. Яг тэгвэл энэ энерги шалгалтын дээр гарч ирж байна гэдэг чинь таад энийг мэдрээд яваад байна гэсэн үг. Ингээд яг нэг ингээд болох гээд байгаа ямар нэг юм яг болох гээд байгаа даа гэж мэдрээд байгаа хүмүүс зөв группээ сонгосон байна гэж үзэх нэ. Тий. За тэгээд жижигхэн мессежнүүд заяа жижиг деталууд гэх юм бол сайхан ном ихлүүлсэн эсвэл ном уншиж дуусгасан хүмүүс бас байвал ямар нэгэн номыг ихлүүлсэн тэгээ нэг ном дуусгаж байгаа бас тийм энергийн чинээс орж ирж байна. Ямар нэг юм бичиж ихлүүлсэн эсвэл бичээд дуусгаж байгаа тий одоо диплом бичигч байд юм уу? Ямар нэг юм бичих эсвэл ном зохиол бичигч байд юм уу? Тий нэг юм бичээд тэгээ тэрийгээ дуусгаж байгаа эсвэл дөнгөж сайхан ихлүүлсэн явж байгаа гэж харагдаж байна. За эдгээр мессежнүүдээс танд таарсан болвол зөв группээ сонгосон байна гэж үзээд үргэлжлүүлээ сонсорой. Хэрвээ аль нь ч таараагүй бол ялцчихгүй 3 дугаар групп дээр бол та хэд маань сонсох мэдээлэл алга байна. Тэгээд 1 2 дугаар группийнхээ мэдээллийг энерги шалгалт хэсгийг сонсож үзээд өөртөө таарж байгаа хэсгийг шалгаарай гэж зөвлөж байна. Окей. За тэгэхээр одоо хэдүүлээ. Би алнаасаа эхлэхүү за энэс эхлэе гэж бодож байна. Эхлээд дандаа Oracle хөзрүүд авах байгаа. Шууд гараад ирлээ. Татангууд шууд гараад ирлээ. За тэгтээ 2 үзэр гарчсан. За хоёулыг нь авчи. За 2 үзэр татсан. Эхнийх нь болохоор зэрэг 6 номертой 6-гийн сэлэмтэй дүүцдэг үзэр. Дараагийнх нь 8 дугаартай 8-ын зоостой дүүцдэг үзэр. За ер нь 8-ын зоос ерөөсөө яаж хийж байгаа л бүх группуудыг маань дагаж явж байна. 2026 оны 4-р сард хүмүүс нэлээд хичээнгүй байх бололтой. Энэ нэрийг та хэд маань бас явж байна. Ерөнхийдөө яг ингээд юмд ингээд те яг ингээд хичээл зүтгэл гаргах яг дугаа суугаад юмаа хийх те яг тийм эрчим айгуу их явж байгаа. Нилээ юм фокус сайтай байх болно, төлрөл сайтай байх болно гэж харагдаж байна. Ямар нэгэн зүйлийн төлөө маш их хичээх болно. За 6 сэлэм гарч ирсэн. Аяллаа боломж гарч ирж байна. Аяллаа боломж гарч ирж байна. 4-р сард хаа нэг тийшээ аяллаар явах 6-гийн сэлэмтэй дүүцдэг гинэ дүүцдэгүүлтэй. Гэхдээ зүгээр төстэй хөзрүүн гэх юм бол одоо фул буюу 0 дугаартай мөнхөг хөзөр тэгээд өөрчн
юу гэдэг лээ 8 аяга ер нь 1 2 3 дугаар групп дээр бүгдэн дээр нь хаа нэг тийш аялал гэдэг ямар нэгэн байдлаар ингээ гарч ирээд байгаа. Тэгэхээр 4-р сард хүмүүс ер нь аяллахаа төлөвлөгөөг бас нэлээд гаргаж иж магадгүй. За энэ хүзэр ингээ гараад ирсэн. Харъя. Salt water буюу давстай ус гэж хүзэр гарч ирсэн байна. Энд чинээс нэлээд мессеж орж ирж байгаа чинь. За окей. За дахиад одоо энийг болохоор зэрэг би холцсон байгаа. Тан дээр харанч гарч бишээ цагаанч гарч ирж магадгүй улаанч гарч ирж магадгүй Angel of the Day болон Demon of the Day хоёр хүзээ хоёулыг нь холж агаад татаж байгаа. Тэгээд аль хүзэр нь улаан хүзэр гарч ирэх үү цагаан хүзэр гарч ирэх үү гэдгээс бас нэлээд мэдээлэл авах юм аа. Цагаан хүзэр нь болохоор зөв илүү энерги төвтэй, улаан хүзрнүүд нь болохоор илүү одоо үйл хэрэг төвтэй байгаа юм шиг надад санагдав. Би өөрөө тэгж яадаг. За цагаан энерги гарч ирж байна. Kaliel гэдэг хүзэр гарч ирсэн байна. Innocence. Truthful revelations буюу үнэн задрах, үнэн илчлэгдэх. За би дахиад нэг хүзэр авах юм шиг санагдаад байна. Тэгэхээр авъя. За яг нэг хүзэр л авна шүү. За нэг л хүзэр авна шүү. За дахиад нэг хүзэр Manakale гэдэг хүзэр гарч ирсэн байна. Anger уур царын тухай гарч ирсэн байна. It's not a big deal. Okay, за дахиад нэг хүзэр татна. За энийг болохоор зэрэг Angel Answer хүзрээс татчих байгаа. За Angel Answer дээрээс ерөнхий 4-р сар ямар хөө 4-р сар сахиусуудын өгөх зөвлөгөө юу вэ гэдгийг харж байгаа гэсэн үг. За шууд гарч ирж байна. Юу вэ? Abundance гоё хүзэр гарч ирж штэ. Энэ Angel Answers гэх хүзэр байна штэ те. Энэ хүзэр болохоор зэрэг ингээд шууд зөвлөд байхгүй. Жишээлх юм бол зүүн савингоо сонс, шин замналыг эхлүүл те. Энэ юу гэж чинь эрэг бай, үгүй те. Чи бэлэн гэл дандаа ийм мэдээлэл өгдөг. Тэгсэн чинь тэг цаг хугацааны мэдээлэл заримдаа өгдөг те. Ингээ одоос жилийн дарамраа. Ийм мэдээлэл өгдөг байхгүй. Энэ дотор би юм abundance буюу эд баялаг гэдэг хүзэр байдаг байсныг ч мэдсэнгүй. Тэгэхээр ийм хүзрөөс энэ abundance хүзэр сонгогдож гарч ирж байгаа гэдэг бол бас маш сонирхолтой санагдаж байна. Тийм. За 6-гийн сэлэм, 8-ийн зоос, эд баялагын хүзэр, за тэгээд давстай ус. За тэгээд энэ болохоор зэрэг юунууд ирэх үнэн илчлэгдэх энэ болохоор уур цаар гэсэн. За 6-гийн сэлэмийг харъя. Сэлэм хүзрнүүд маань хаана явна вэ? Сэлэм хүзрнүүд маань хаана явна вэ? Энд явчихын. За 6-гийн сэлэм. За юу нь болохоор зэрэг mythology буюу одоо им грекийн домог момог гэж үүдэг шүү дээ. Домог дээр болохоор зэрэг энэ Babylon дурддагдж байгаа юм байна. The Hunter гэж байна. Энэ болохоор зэрэг ерөнхийдөө бол ийм анчин хүнийг дүрсэлсэн зураг юм байна. Son of Poseidon, Poseidon-ы хүү. За ингээ иймэрхүү таад хүсэх юм бол энэ тайлбарыг нь өөртөө паузлж байгаа скриншот хийж аваад уншиж болно шүү. За тэгтээ гол юм нь болохоор зэрэг за энэ cartomancy буюу энгийн хүзрийн мэргээр болохоор зэрэг төлөвлөгөө өөрчлөгдөх, зарим тохиолдолд ивэлэдэг, зарим тохиолдолд сануулга байдаг гэж байна. За хуурам мэхлэлт unpredictable event буюу ямар нэгэн төсөөлөөгүй байсан шинэ юм орж ирэх. За тэгээд санхүү дээшлэх гэж байна. За мөн дээрэс нь ерөнхийдөө ингээд юм сайжрах. За тариа хүзэр дээр болохоор зэрэг илүү ийм дартан замыг илэрхийлж болдог. За тийм ийш тийшээ явах хөдөлгөөг илэрхийлдэг гэж байгаа. Бусдад туслахыг бас илэрхийлж болдог гэж. За тийм тэгэхээр ерөнхийдөө бол хэдүүлээ ингэж байгаа л харагдаж байна л да. За би эдгээр дээр нь тус нь бас ингээд нөгөө нэг тодруулгынууд авах боломжтой. Тодруулгынуудаа авчий гэж бодож чинь ер нь тэгвэл зүг санаж байна. Би ингээд одоо групп болгон дээр бас яг мэргээ хийх хүзрөө татах арга барилаа жоохон өөрчлөлөд байгаа. За 6-гийн сэлэмдэр тодруулга авъя. Lovers буруу орж гарчсан байна. Дахиад 6 дугаартай үзэр гарч ирсэн маш сонирхолтой санагдаж байна. За 8-ийн зоос дээр тодруулга авъя.
Emperor хүзэр буюу эзэн хаан хүзэр гарч ирж байна. За salt water. За энийг болохоор зэрэг тодруулах авах шаардлага байхгүй. За үнэн илчлэгдэхтэр дахиад нэг тодруулга авъя. Үнэн илчлэгдэхтэр тодруулга авъя. За 5-ын саваа буруу харж гарч ирсэн байна. За одоо болохоор уур хилэн дээр нэг тодруулга хүзэр авъя. За ингээд ерөнхийдөө болчихж байгаа гэсэн үг. Queen of Cups гой хүзэр гарч ирсэн. Окей. За тэгэхээр 4-р сар та хэдийн маань хувьд бол маш сонирхолтой сар байхаар харагдаж байна. Надад энэчнээс болохоор энэ давстай ус гэдгээс ямар ирчим мэдрэгдээд байгаа вэ гэхлээр зэрэг нэг бол далаатай газар руу аялахаар зэхэж байж магадгүй. Одооноос ахуулаад 4-р сараас ахуулаад одоо жишээлх юм бол ирэх өвлийнхөө юунд аяллаа одоо далаатай газар руу аялах тэр аяллахаа хадгаламжийг нээх гэдэг юм уу те мөнгөө цуглуулж эхлэх тиймэрхүү юмнууд шийдэж иж болно. За нөгөөтэйгөр хэрвээ далаатай орох амьдардаг бол үнэхээр далаа малаад орох те тиймэрхүү юм бас болж иж болно. За шууд утгаараа мэдээж яриг тэр нөгөө талаас болохоор зэрэг энэ яг цэвэрлэгээний энерги одоо аахгүй юу ерөнхийдөө далаа гэдэг далаад орох те далаатай ойрхон байх гэд ярьж байтал яг энэ хамгийн доотлын bottom deck дээр маань 9-ийн аяг гараад ирсэн байна. Далаа нь ирэг дээр сууж байгаагаар дүрслэгдсэн. Тэгээ далаатай ер нь ойрхон байх, далайн ирэг дээр суух муух гэдэг дагагийн гол учир шалтгаан нь юу вэ гэхээр зэрэг энэ цагаараа одоо цэвэрлэх, энерги цэвэрлэгээний үеийг илэрхийлж байдаг гэсэн. Тэгээд 6-гийн сэлэмтэйгээ энэ маань шууд холбогдчихж байгаа гэсэн. Баггүй 6-гийн сэлэм маань болохоор зэрэг альва зүйлийг орхин явахыг харуулдаг. Энэ маань эргээд дахиад үнэн илчлэгдэхтэй холбогдож болно. Гэх мэтчлэн ингээд ерөнхийдөө одоо хөзөрнүүд маань бие биентэйгээ уялдаад явчихж байна л да. Тэгэхээр 4-р сард ямар нэгэн зүйлийн яг жинхэнэ одоо мөн чанар утга учирыг таад маань олж харах болно гэж надад бол харагдаж байна. Энэ бол тий одоо гэр бүлийн нууц мууц байж болно заяа. Энэ нь ингээд нөгөө нэг гадаад ертөнцийн тийм байдлаар илэрч болно. Хин нэг нь танд нууц задлж болно тий гэр бүлийн чинь талаар найз нөхдийн дунд нууц задарж иж болно. Хасуудын дунд нууц задарж иж болно. Ямар ч байсан танаас ингээд нэг юм далтлагдсан байсан зүйл ил гарч ирж байна тий. Тэгэд ил гарч ирсний дараа бүх зүйлс илүү тодорхойлох болно. Ийм байсан болохоор л ингэж исэн юм байна штэ гэдэг ингээд юмны учрыг ингээд ойлгож эхлэн тийм үү. Тэгэд юмны учрыг ойлгосноор урагшлахад илүү амархан болж ирэх болно. Тэгэхээр энэ бол ингээд ийм цэвэрлэгээний сар байна гэж би бол хэлэх нь байна. 4-р сар 3-р групп ихний маань хувьд ерөнхийдөө ингээд айгүй тийм тодорхойгүй байсан зүйлс тодорхой болоод учир шалтгаанууд нь ингээд нуугдмал байсан бол ил гарч ирээд таны хувьд ч гэсэндээ өөрөөсөө нууж исэн юмнуудаа өөртөө ил гаргаж ирээд би ингээд байсан болохоор тэгээд байсан юм байна штэ гэд бүх зүйл айгуу тодорхой болж ирж байгаа байхгүй. Тэгээд тодорхой болсны дараа цаашдын замналчин хаашаага яаж явах ёстой вэ гэдэг маань илүү тодорхой болох болно. За заримынхаа хувьд энэ нь одоо ажил карьертай бас холбоотой байж болно. Ингэснээр та ирээдүйд яаж илүү одоо баян чинэлэг тэ дутах зүйлгүй ийм эд баялагын хувьд элбэг хангалуун байх вэ гэдэг маань ойлгомжтой болох болно гэж харагдаж байна. Ерөнхийдөө ингээ хуучин зүйлс дээрээ одоо дүгнэлт шинжилгээ бас хийх юмнууд дээрээ хийгээд тэ ингээд яг нэг юм далдрагдсан байсан ингээд нэг юм хевсний доогуур ингээд шүүртэд хийцэн байсан хогоо гаргаж ирж хайж байгаа гэх юм уу та тэрэн шиг ийм үйл явц болвол 4-р сард маш их тохиох болно гэж харагдаж байна. Тэгээ нилээ юм цэвэрлэгээний юм хийн. Тэгээд солтууд давстаа ус гэхлээр надад шууд нулимс бас санаанд орсон. Тэгэхээр нилээ сайхан уйлж магадгүй. Гэхдээ энэ уйлах нь зүгээр нэг ингээ өөрийгөө өрөвдөөд уйлах биш те. Зүгээр л нэг юм ингээ амар хэцүү юм бэ гэд уйлах гэхээсээ илүү энэ нь юм ариусах нулимсууд байх болно гэх юм уу? Энэ нулимсийн туслууд чинь бол ариусах тийм нулимсууд байх болно. Өөрийнхөө дотор ингээд тээж авсан зүйлсээ ингээд гатгшлуулж байгаа ийм үйл явц болох болно. Тэгээ яг нэг юм одоо ингээд цэжин дээр хурчаад байсан юмнууд чинь ингээд 4-р сард ерөнхийдөө нилээ сайхан ингээд задраад нулимс болж гарах нь гараад, ажил болж гарах нь гараад, хүс болж гарах нь гараад тэ ингээд ерөнхийдөө энерги маш сайхан шинжлэгдэж өгж байгаа, цэвэрлэгдэж өгж байгаа сар болж байна гэж харагдаж байгаа юм. Маш сонирхолтой. Тэгэд ингээд таны дотор ингээд гацсан байсан уур муурнууд ч гэсэндээ одоо юу тодорхойлогч үзэрдэг болохоор зэрэг юм аяны хатан айгүй гой хөзөр гараад ирж байгаа. Аяны хатан болохоор зэрэг яг юм сэтгэл хөдлөлийн хувьд одоо тогтуун байгаа эмгтээлэг эрчмийг илэрхийлдэг байхгүй. Тэгээ маш үзэсгэлэнтэй бас байдаг. Тийм тэгэхээр ингээд уур хилэнгээ ч гэсэндээ маш их гадагшлуулж байгаа сар болж байгаа гэж гарч байна.
гарч ирж байна. Тэгээд энэ хөзрийн мессежэн дээр юу гэж хэлж байгаа гэхээр зэрэг одоо өөрийнхөө уур хуцаарыг одоо яаж ингэж арга цаах вэ гэдэг тэр учраа олоод тэг хитрхи өөрийгөө битгий ингэж ноцоо тэг хитрхи өөрийгөө битгий ноцоо энэ угаасаа тийм том асуудал биш ээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр 4-р сард биш тээ яг энэ дунд ингээд амар их уцаар нь хүрээд байсан хүмүүс байгаа бол айгүй уурлаад надад болохоор зэрэг яг юм цээжин дээр юм зангирсан мэдрэмж айгүй их төрөөд байгаа байхгүй юу. Тэг ингээд яг цээжин дээр ингээд зангираад ингээд жоохон дэлбэрэх гээд байгаа юм шиг яг тийм нэр энэ нэрийг 4-р сард ерөнхийдөө тайвширч тайлагдаж байхгүй болно. Тэгэхээр битгий санаа зов. Хэрвээ та сүүлийн үед би яагаад ойрдоо ингэж уурлаж уцаарлаад байна гэж өөртөө санаа зовж исэн бол битгий санаа зов. Энэ зүйл чинь 4-р сард учир нь олдоод тайлагдаад та тайтгараад бүх зүйлийн арт сайхан гарч чадах болно гэж харагдаж байна. За ямар хуу ер нь үнэн илчлэгдэх гээд байгаа юм болоо гэж асуухад болохоор зэрэг 5-ын сава буруу харж гарч ирсэн. Энэ 5-ын сава намайг ерөөсөө сүүлийн 3-4 бараг уншлага дээр дагаж явж байгаа хүзрээгаа. Тэгэхээр ерөнхийдөө Шулан Арц гэдэг энэхүү одоо YouTube сувагт те татагдаж орж ирдэг юм нэг хэсэг бүлэг коллектив хүмүүс байгаа шүү дээ тийм ээ. Бид нэр энэ коллектив маань ер нь маргалтаж сурч байгаа гэж бүр зөндөө их гарч ирээд байгаа байхгүй. Маргалтаж сурч байгаа. Маргаан гэдэг зүйл бол эрүүл харилцааны хэлбэр юм аа тий. Маргаан гэдэг нь бол хэрүүл гэсэн үг биш. Зүр хүнтэй ингээд бит хоёр ингээд тий санаа зөрүүлдэж байна. Гэхдээ санаа зөрүүлдэж байгаа ч гэсэндээ дундаа уулзах гүрийг эрүүлэр ийм цэгцтэйгээр олох боломжтой гэдэг ийм юм явж идэг. Тэгэхээр 3-р группийн маань 4-р сард бол бас яг ямар үнэнтэй их нүүр тулах вэ гэхээр зэрэг та хаана амьдралынхаа аль талбаруудад ингээ маргаанаас цухтаагаад яваад байдаг вэ? Маргаанаас цухтааж ийна гэдэг чинь та хүмүүстэй жинхэнэ дотнослыг үүсгэхгүй байна гэсэн үг. Ер нь бол тий та өөрийгөө бүрэн дүүрнээр нь илэрхийлэхгүй байна гэсэн үг байхгүй тий хүний ая тал засаад эсвэл өнгөрүүлээд байна гэдэг чинь одоо resentment гэж нэг айхтар юм байдаг. Тэгээ англи хэл дээр resentment гэж хэлдэг. Монголоор болохоор зэрэг одоо твчих хүнийг те удаан твчсээр байгаа сүүл рүүгээ тэр нь юм үзий адалт болох тийм юмыг ярьж байдаг. Тэгэхээр яг тийм resentment үүсгэхээс хаана амьдралын чинь аль талбаруудад resentment гэдэг те тэр нэг юм удаан ингээл бодоол ингээл явсаар агаад ингээд юм заваарсан юм болдог юм хаана байна вэ те тэрийг ерөнхийдөө тавьж авуулах бас айгүй том үйл хэрэг 4-р сард бол тохиож байгаа гэж харагдаж байна манайхаа. Тэгэхээр би чинь ингээл за яах вэ за зүгээр за ямар хамаатай юм бэ гэд ингээд өнгөрүүлээд ах чинь буруу юм байна гэдгийг гэдэгтээ нүрт болж байна. Тэгэхээр энэ нь зарим хүмүүсийн хувьд жишээлбэл зүгээр дотроосоо тийм байна гэж ойлгох тий. Зарим нь болохоор зэрэг гадаад ертөнцийн одоо зарим нэг асуудлууд үнэхээр ингээд өнгөрөх боломжгүй болж гарч ирэх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгээ жихнээсээ хүмүүстэй маргах шаардлага гарч ирж болцсошгүй гэж харагдаж байна. Тийм аа шүү. Гэхдээ энэ зүйл зөв байх болно, сайн зүйл байх болно. Хамгийн гол нь маргалдахдаа ингээд зүгээр хэрүүл хийх биш те зүгээр л нэг юм ялах гэж дайрах биш. Яавал хоёулаа дундаа уулзах вэ гэдгийг ингээ хоёр хүн маргалдаж хахад нэг нь зүгээр ингээд нэг юм жоохон тайвширчингууд нөгөө хүнээ дагаад бас тайвшраад за энэ чинь ингээ бүр тэмцэлтэй даах биш зүгээр маргалдах хэрэгтэй тий хэрэлтэй даах биш маргаж сурах хэрэгтэй гэдэг гар энэ бол айгүй их гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол 3-р группийн дээр маань 4-р сард бол нэлээд тохиох болно гэж харагдаж байна. За тэгээд 6-гийн сэлбэмдэр болохоор зэрэг за ямар нэгэн зүйлийг орхиод одоо ийш тийш явах боломжтой байна гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ lovers үзэр маань буруу харж гарч ирсэн байгаа. Тэгэхээр та маань энэ дунд биш те ямар нэгэн шийдвэрээсээ буцах шаардлага бас гарч магадгүй. Ямар нэгэн шийдвэрээсээ буцах шаардлага гарч магадгүй. Энэ нь за юутай холбоотой юм бол би одоо шууд халуун дээр нь яваач. Тодруулга авчи. За нэг хүзэг гарч ирсэн. 10 сава. За 10 сава За hanged man буюу дүүжлэгдсэн хүн гарч ирж байна. Ямар ч байсан эсвэл та хэд би энэ дээр шийдвэр гаргах ёстой гэж бодоод байсан юм уу? Ямар ч байсан нэг юм шийдвэр гаргах гэж байгаад болж байгаа харагдаж байна. Шийдвэрээсээ буцаж байгаа харагдаж байна. Тэгэхээр
Гэхдээ энэ шийдвэр нь танд болохоор айгүй их тийм юу авчраад байсан, ачаа авчраад байсан. Одоо жишээлх юм бол за би ингээд нэг бизнес эхлүүлнэ гэж шийдсэн тий. За одоо жишээлх юм бол юу одоо нэг бит дэлгүүр нээх гэж байгаа гэж бодъё заяа. Та онлайн дэлгүүртэй тэгээ бит дэлгүүр нээх гэж байгаа. Тэгээд бит дэлгүүр нээн гэд шийдсэн явж байсан боловч яг үнэндээ энэ нь танд хитрхи том ачаа болсон. Тэгээ яг үнэндээ онлайн дэлгүүрээрээ явсан нь хамаагүй ашигтай бөгөөд амархан байх гэдэг байгаа. Угаасаа тохиромжтой таны яг одоогийн нөхцөл байдал таны одоогийн хийж байгаа ажил үйлсэд те ер нь бүх талаасаа ингээд бит дэлгүүр нээх нь хэрэггүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх гэх юм уу та. Тэгэхээр ингээд нэг ямар нэгэн зүйлийг би ингээд хийх ёстой гэд бүр ингээд зүтгэгдсэн байсан байгаа даахгүй. Тэрийгэ тавьж явуулж байна. Ингэснээр яах вэ гэхлээр зэрэг таны цаашдын ирээдүйд чинь илүү дартан болж эхэлж байна. Илүү өдөр тутмын чинь амьдрал амархан болж эхэлж байна. Урагшлах айгу амархан болж эхэлж байна. Тэгэхээр одоо саяныхаа жишээ зүгээр энэ чинь зүгээр л нэг жишээ шүү дээ, тийм. Бит дэлгүүр нээх гэжсэнээ болоод онлайн дэлгүүрээрээ үргэлжлүүлээ. За гэхдээ онлайн дэлгүүрээ харин илүү гоё болгоё гэд ингээд явангууд яах нь нөгөө амар юм дээшээ доошоо ингээл болоо салбалзаал ингээд байсан амар бит дэлгүүр нээхэд их мөнгө хэрэгтэй болж молол ингээл үр зээлэнд орох шаардлагатай болоо да гэл ингэжсэн аа. Тэрийгэ болчингууд нэг юм үргэс аваа хийсэн юм шиг болж байгаа байхгүй ёо гэд. Ингээ амар гоё болж байгаа. Яг тийм нэрэг мэдрэгдэж байна. Тайвширж байгаа. Тэгээд цаашдынхаа тий одоо юу ч байсан бай та юу ч бодож байгаа байж болно шүү дээ дотроо. Тэр зорилго чинь цаашаа үргэлжлэхдээ илүү амар амгалан илүү амархан урагшлах боломжтой болж гарч ирж байна гэж харагдаж байна. Тий. За тэгээд 4-р сард бас айгүй их нүр ажлын сар болж байгаа харагдаж байна. Хэдүүлээ зөндөө их ажил хийх болно гэж харагдаж байна. Энэ нь болохоор зэрэг та өөрөө юу хийдгээс шалтгаалаад ямар ч гэсэн өдөр тутамдаа ингээд нэг юм одоо сурах хичээл хийх хэрэгтэй бол хичээлээгээ ажилдаа устдал ажилдаа бүх зүйл яг нэг юм дүг даг гэж маш сайхан явах болно гэж харагдаж байна. Маш сайхан явах болно. Яагаад хийж байгаа вэ гэхлээр зэрэг таад маань өөрсдийнхөө нэг юм удирдах, манлайлах чадварыг 4-р сард илүү сайн мэдэрч байгаа гэж харагдаж байна. За энэ маань бас ч гэж аргагүй юм. Ягаад гэвэл 4-р сар маань хоньны ордны уйлрал явж байгаа. Нар маань хоньны ордоор яг одоогоор аялж байгаа. 4-р сард бас аялнаа. 4-р сарын дийлэнх нь бол нөө хоньны ордныхны уйлралэдэг шүү дээ. Тэгэхээр хоньны ордныхондоо төрсөн өдрийн минь хүргэе. Тэгэхээр ингээд нэг юм жоохон гал ирчим сайжраад те би ч одоо ийм хийх хэвээр миний одоо хичээл сурлага энчээ, гэр бүл энчээ, за бизнес юмнууд энчээ, гэх бүх юмнуудаа ингээд төвч тас гэдээ энд ингээд голego шиг бүгднийг сайхан өрөөд те байрлуулад, зохицуулаад бүх зүйл окей тэгээд ингээд айгу ажиллаа хийхэд урамтай сайхан байх болно. Тий. За тэгээд уур хуцаар ерөнхийдөө бааснаа гэсэн ийм мэдээллүүд таадаар маань орж ирлээ. За би яг жоохон олон талаас нь жоохон замраагүй тайлбарлах шиг боллоо. Гэхдээ таадад маань ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд хамгийн нэг гой хөзөр нь болохоор зэрэг эд баялын хөзөр гарч ирсэн. 4-р сард яалтчгүй та хэд маань одоо санхүүгийнхаа талбарыг илүү сайжруулж ийн гэж харагдаж байна. Эд баялаг орлого сайжрах боломжтой. 1-2 дугаар групп дээр маань бас ерөнхийдөө иймэрхүү мессеж гарч ирсэн. Гэхдээ 3 дугаар групп дээр бас айгүй гоё онцгойгоор гарч ирсэнд би бас баярлж байна. Тэгээ энэ хоёрыг ингээд тавьсан чинь хоёр хөзөр маань хоорондоо уусаад яг далавчин ингээд илүү томорж байгаа юм шиг надад харагдаж байна. Тийм. За би энэчнээс шууд юу яагаад үргэлжлүүлээд ажил карьерийнх нь юуг авчээ. Мессежийг авчээ. Ажил карьер санхүү хэр байх вэ 4-р сард? Энэ гарч за ийм эргэж буцаа хариу юу хөзөр ахгүй шүү сахиусуудаа. 6-гийн зоос гарч ирлээ. За 8-ийн сава. За. Тэгээд Queen of Wands. За ажил карьер сурчлага хөтөлбөрийн салбар дээр бол мөнгө төгрөг орж ирэн. За мөнгө төгрөг нь хаанаас орж ирэх вэ гэхээр зэрэг заримынх нь хувьд биш үү те ийм зээл мэлтэй холбоотой юмнуудаа тэгшдэж байгаа харагдаж байна л да. Тэгэхээр зээлээ төлж дуусгаж иж магадгүй, сургалтынхаа төлбөрийг цуглуулж дуусгаж иж магадгүй, хүнээс үр төлбөр ялбараа авч иж магадгүй. Өөр юу байна энэ дээр? Six of Pentacles. Дахиад нэг яг мессеж орж ирсэн сайн.
санхүүжилт авч магадгүй. Хэрвээ та ямар нэгэн төсөл дээр ажиллаж байгаа тэгээ тэрэн дээрээ юм санхүүжилт буюу инвестмент авах шаардлагатайгаа бол тэр чин бүтэх магадлалтай байна. Тэгээ ерөнхийдөө 4-р сард сүп сап гэж өнгөрнө гэж харагдаж байна. Ажил карьерийн талбар дээр та маань маш завгүй авах болно. Ерөөсөө за хичээлээс хичээл те эсвэл ингээ хичээлээс ажлаас ажил гэл ерөөсөө ингээл өнөөдөр ийм төсөл дээр ажиллаж байгаа бол маргаашийн төсөл нь шууд ингээл ороод ирдэг так. Ерөөсөө бүр яг тийм энерги чинээс амар мэдрэгдэж байна. Тэгээ тийм ч учраас маш сайн ажилласан учраас 4-р сард бусад саруудынхаас орлого бол илүү өндөр байх болно. За үгүй маа шууд ингээд одоо карманд ч орж ирж байгаа мөнгө нь өндөр биш байлаа гэхэд заяа одоо өрнөөсөө гарч ийн гэдэг чинь тэ одоо юуны зээлийн хүүнд идэгдэхгүй ч гэдэг юм уу тэ тиймэрхүү байдлаар аль эсвэл ингээд танд яг нэг юм баялагын эд замыг чинь нээж өгөх ямар нэгэн хүнтэй бас учирч болно те. Иймэрхүү байдлаар бас энэ эд баялаг орж ирж болдог шүү. Тэгэхээр ямар ч гэсэн 4-р сард бол та хэдийн санхүүгийн урсгал айгүй гой нээлттэй байна. Та хэд өөртөө айгүй ирч хүчтэй байна ажил карьерийн талбар дээр. Ерөөсөө л ингээл өдөр алган юм хийгээл. За өнөөдөр тэрийг маргааш тэрийгээд сав. Яг ийм гоё нэрхтэй. Тэгээ та хэдийн маань өөрөөсөө чи эрчим болвол өөрөө айгүй тийм задгаа байна те. Ингээд юмнаас айгаад суухгүй одоо жишээлх юм бол за нэг ихтгэл тавих шаардлагатай боллоо гэхэд за би тавьчих гээл те тэрийг нэг тийж амар сүйд майд те ингээл яах болмол гэд тэгэх зайч юу н өөртөө олгохгүй сар болж байгаа харагдаж байна. Тэгэл уулзалтнуудад ерөөсөө газ ороод ихтгэл тавих юмнуудаа тавиал ерөөсөө яг нэг тиймэрхүү явж байна. Айгүй 4-р сар маш хурдан болж өнгөрөх болно гэж харагдаж байна та хэдийн маань хувьд. Тэгээ энэ маань бол бас ялцчихгүй одоо ажил карьер тэ өдөр тутмын амьдралтай аюу холбоотой таад маань маш завгүй байх болно гэж харагдаж байна. За одоо хэдүүлээ болохоор зэрэг ажил карьер үзсэн юм чинь хүн хоорондын харилцаагаа үзцгээ. Хүн хоорондын харилцаан дээр ямар өөрчлөлтүүд 4-р сард орж ирж байгаа вэ? За ингээд хоёроо хүзэрнүүд аягүй их гарч ирээд байна. Тэгэхээр энэ дунд бас ганцаараа байгаа хүмүүс хостой болох магадлалтай 4-р сард. Тэгээ хосоороо байгаа хүмүүс маань бас хостоогоо сайхан илүү зузаан болох магадлалтай. Яг бол хүзрүүд хоёроо дандаа гарч ирээд байна. Айгүй нэг сайн найзтай болж магадгүй. Надад ягаад ч юм бэ нэг тийм мэдээлэл орж ирлээ. Ингээд ташаагаараа ингээд нийлцэн амар ойрхон явж байгаа хүмүүс харагдаад байна. Тэгэхээр одоо найзтай болоод найзаа сугадаад ингээд айгүй их явдаг ч юм уу те. Тэгээ ажил дээрээ найзтай болох, анги дээрээ найзтай болох, юм шинэ беститэй болох гэж л орж ирээд байна л да надад хамгийн их те энэ нь зарим тохиолдолд хосын харилцаа байж олон хүн хостойгоо бас юм хамгийн сайн найзууд байдаг штэ бүх юмд хамт яваал ингээл ташаагаа нийлүүлчихэл алхаал яг нэг тийм хөөрхөн энерги бас энэчээс орж ирж байна. За 7-гийн сава буруу харж гарч ирж байна. За таад маань нь штэ те тэгснэ 4-ийн сава тэр 4-р сард айгүй тийм нээлттэй болно л гэж орж ирээд тах юм. Айгүй тийм нийтж болох болно. Та өөрөө интроверт те хүмүүстэй ингээд ярьж мархаас ичдэг, айдаг байсан ч хамаагүй, жоохон сандарч ундардаг байсан ч хамаагүй. За таны хувьд 4-р сар маш сошиал сар байх болно. Та хүмүүстэй маш их харилцах болно гэж харагдаж байна. Тэгээ энэ нь яагаад юм бэ гэсэн чинь та хэд маань нэг юм хүн хоорондын харилцаан дээр үүссэн байсан шархыг саяхнаас эдгэж байгаа. Тэгээ одоо ингээд нөгөө багаар тэр шархан нилаашиж байгаа. Тэгээ тийм болохоор зэрэг ингээд бусдаас өөрийгөө хамгаалахаа болж гин гэж харагдаж байна. Тэгээ одоо жишээлх юм бол ингээд би хүмүүстэй харилцахаараа л ер нь ингээд нэг юм сонирн болоод байдаг. Би айгаад байдаг энэ төр гэж боддог байснаа болоод ерөнхийдөө зүгээр л ингээ хүнийг хүнээр нь хүлээж авч ин тэ ингээл нэг тийм амар олон юм бодоол намайг ингэчгүй намайг буруугаар ойлгочихгүй намайг шоолчихгүй тэгчгүй ерөөсөө тэхээ болж ин ингэснээр та гэр бүлтэйч тэгээд ер нь ингээд эргэн тойрныхоо дотны хүмүүстэй үнэхээр аз жаргалтай ийм өчүүдийг бол 4-р сард өнгөрүүлэх болно. Найзуудтайгаа нийлээд гой пари даах те эсвэл ямар нэгэн газар руу хамтдаа явах ч юм уу нэг тиймэрхүү найзуудын цуглаан, гэр бүлийн цуглаан тэгээ тиймэрхүү юмд маш их оролцох болно. Ажлын цуглаан, хамт олонны цуглаан гэл ийм юмнуудад маш их оролцох болно. Айгүй тийм хүн хоорондын харилцаа айгүй хөнгөрсөн байна. Яг тэгэхээр та хэд маань ямар нэгэн зүйлийг ардаа орхисон байна. Хүн хоорондын харилцаан дээр
би ингээд хүмүүстэй харьцаж чаддаггүй гэж боддог бодлоо хайсан ч юм уу тий ямар нэгэн тийм энергийн өөрчлөлт танд бүр фундаментаа орсон байна. Тэрнээс ч нүдэд ингээ блок арилаад байхгүй болоод таны амьдралд орж ирэх ёстой хүмүүс нь одоо ер нь орж ирж байгаа. Тэгээд байгаа хүмүүстэйгээ бас илүү шууд харилцаж чадчихээн. За, иймэрхүү мэдээллүүд таад дээр маань гарч ирлээ. Тэгээд энэ бол нээлттэй уншлага маань байлаа. Одоо би нэмэлт хэсэг рүү орно. За, нэмэлт хэсгээрээ болохоор зэрэг би ингээ гэж бодож байна. За, ямар ч байсан хоёр юу болвол групп болгон дээр авч асуулт групп болгон дээр авч тэр нь юу гэхээр зэрэг та юун дээр 4 дугаар сард хамгийн азтай байх вэ? Хоёр дахь нь та юунаас болгоомжтой зайлсхийх ёстой вэ гэдгийг нь харна. За 3 дугаар группийнхэндээ зориулаад энэ тавар хүзэр дээр би мэдээлэл авмаар байна. Та яг юунаас ингээд эдгээгдчих вэ те хүн хоорондын харилцаан дээр гарсан асуудлаасаа эдгээгдсэн. Энэ нь яг юу байсан болоо гэдгийг харж өгье. За тэгээ хайрын уншлага бас яг тусад нь хийж өгье. Яг сингл хүмүүс болон хостой хүмүүс гэж хийж өгөх болно. За тийм ингээд яг бүрэн болсон юм шиг санагдаж байна. За тэгээ хэрвээ энэ хүртэл мэдээлэлүүд маань танд сайхан таарсан бол нэмэлт хэсгээс бас хөрхөн мессежүүд орж ирэх боломжтой. Гэхдээ энэ хүртэл мэдээлэл нь бас мөн л одоо бүрэн бөгөөд хангалттай мэдээлэл муу юм аа. Та заавал нэмэлтийг авах шаардлага ерөөсөй байдаггүй шүү. За тэгтээ нэмэлтийг авах хүсэж байгаа бол pinned comment буюу хамгийн ихний комент дөрвөлтөөсөн холбоосоор ороод сарнаа худалдан авалтаа гэж шууд хүлээн авч үзэх боломжтой. Ингээд 4-р сарда амжилттай байхыг хүсэн өрөө. Тэгээд хэдүүлээ дарах хвшлэр болсоо бүгдээрээ баяртай.